өнөөдөр Монгол Улсын их сургууль Монголын эдийн засгийн форум бус байгуулах хамтраад генетик молекул биологийн салбарт ажилладаг Монгол Америкийн эдийн дугуй ширээний ярилцлага зохион байгуулж байна. Ямар нэг байдлаар нэг хүн гоцолж илтгэх хариуцлагыг тухайн сэдвээр байгууллагын агшин ирсэн байна. Тэгээд энэ усуудыг өөрөөр авчирч байгаа байгууллагууд энэ байгууллага тэгээд зохион байгуулж байгаа энэ том арга хэмжээ зохион байгуулж байгаа байгууллага. Тэгэхээр энэ усуудын яагаад ямар ч байдлаар тэгээд ач холбогдол юу вэ? Тэр талаар 3 сард ийм эдийн засгийн форум зохион байгуулдаг ийм уламжлалт тогтоол бол 7 жил болж байгаа. Жил болгон ерөнхий сайдын ивэлд ор ингээд зохион байгуулдаг байгаа. За тэгээ энэ жилийн хувьд бол бид нар бас сургамж сорилт шийдэлгээд ийм ивэлд ор ингэж зохион байгуулж байгаамаа. За тэгээд ер нь ингээд судалгааны үр дүнгээс ер нь ингээд ихэнх тохиолдолд ингээд хараад байхад манай Монгол улсад тулгамж байгаа хамгийн гол одоо асуудал бол боловсон хүч байгаа. Салбар болгонд бол боловсон хүчний одоо байдал ингэж ажиглаж байгаа. Тийм болохоор бас эргээгээд ерөнхий сайд маань гадаадад одоо ингэж амжилттай ажиллаж байгаа энэ монгол хүмүүсийг бас Монголд авчираад бас энэ хүмүүсийнхаа энэ авчираад бас хүмүүстэй ингэж лекц уншуулж ер нь бас энэ боловсон хүчний тал дээр анхаарал хандуулах зүйл хамтарч ажиллах боломжууд юу вэ? Энэ талаар эрэлхийлэх талаар энэ хүмүүсийг ингэж тусгайлан ингэж уурж авчирсан байгаа. Тэгэхээр бас хөгжүүлж боломжтой. Тэгэхээр та бүхэн бас бидний урилгыг бас өнөөдөр хүлээж авч бүгдээрээ ингэж олноороо хүрэлцэн баярлалаа. Ингээд нэг олон юм би яриад яхад одоо гол зочдтой бас микрофоно шилжүүлэе гэж бодож байна. Тэгээд баярлалаа. Та бүхэн хүрэлцэн шин. Холоо хэлсэн байгаа тийм учраас аль болох зочдтой бас ярилцаарай гэж үсий тэгээд эндээс эхлээд өөрсдөө танилцуулаад манай би Америкийн нэгдсэн улсын Батлан хамгаалах яамны харьяа цэргийн ангаах ухааны сургуульд эзэмшинлэгийн ажил хийдэг удамшил судлаач генетик мэргэжилтэй. Одоогоос 20 гаруй жилийн өмнө би Монгол Улсын их сургуулийн байгалийн ухааны техникт анх багшаар одоо бараг 30 жилийн залуу анх багшаар ирж ажиллаж байсан. Тэгээд дотны сэтгэл дотн болсон юм газартаа буцаж ирээд та нартай уулзаад төлөх баяртай байна. За дараагийнхан. За миний нэрийг ганц гэдэг одоо Вашингтон мужийн Сиэтл хотын клиникийн одоо Сиэтлын хавдар судлалын нэгдсэн эмнэлгийн клиникийн иммуногенетикийн лабораторийн захирлаар ажилладаг. 90 оны дундуур PhD хийхээр одоо Япон улсыг зориод тэндээс Америк улсад ажиллахаар яваад одоо тэндээ үргэлжлэл ажиллаж байгаа. Миний ажилдаг чиглэл одоо яг эргэтэн шилжүүлэн суулгах төв лаборатори одоо тийм лабораторид ажилладаг. Монгол Улсын их сургуулийн директор байна. Энд бол одоо биологи ангийн төгссөн. Энэгээр манай багш нар сууж байна. Монгол Улсын их сургуулийн төгсөөд бол би биотехнологийн хүрээлэнд бол оюун сүрм багшийн лабораторид бол байж байгаа. Тэгээд бол Японд PhD хийхээр явсан. Тэгээд тэрний дараачаар бол Америкт Johns Hopkins University-д бол очоод балчингийн хөгжил гэсэн сэдвээр бол ажиллаж байгаа. Одоо бол одоо Johns Hopkins-ийн Molecular Biology Genetics гэдэг юм одоо техникийн бол гишүүн болсон тийм хүн байна да. За сайн байцгаана уу. Намайг Бренлен Инхбаатар гэдэг. За би одоо Америкийн нэгдсэн улсын Техасын ангаах ухааны дээд сургуулийн мдээгүй жилд одоо техникийн профессор сурталтай ажилладаг. За судалгааны эрчим дэмжлэгээний судалгааны төвийн захирал гэсэн бас энэ давхар ажил хийдэг. За гол судалгааны чиглэл маань бол одоо олон төрөл сепсис, уушиг, зүрх одоо тэгээд уурга тархины үйл ажиллагааны алдагдал, дутагдлын үе. За сүүлийн үед одоо өөдлис гэж ярддаг stem cell одоо эмчилгээг тэдгээр одоо эмгэгүүдийг эмчлэх талаар ажиллаж байгаа.
За тэгээд би одоо Лакшми дарагт тэгээд та бүхэнд одоо биднийг уурж авчирч одоо их орондоо ирж одоо ингэж сайхан уулзалт зохион байгуулж байгаад их баярлж байна. Би одоо үнэхээр одоо энэ танаас ангаас зохион байгуулж байгаа энэ бол үнэхээр зөв зүйтэй одоо цаашаалтаа сайхан үйл явдал болж байна гэж дотоод баярлж байна. Дараагийн дугаарт бол одоо би 1997 онд яг та нар шиг энэ танхимд ингээд суугаад ганцав эмчтэр ингээд сууж ирсэн энэ танхимд. Яасан гэхээр бидний бол анх Япон явахдаа одоо шалгалт энэ танхимд өгсөн. Тэгээд одоо энэ танхимд шалгалтаа өгөөд шалгалтнаа тэнцээд Япон улс яваа. Тэгээд Японоос Америкийн нэгдсэн улс явсаа. Одоо тэгээд эрдэм шинжилгээний одоо ажлын гараагаа энэ танхимаас эхэлсэн. Одоо эргээд энэ танхимд дээр 5 хүнтэй уулзж байгаадаа маш их бэлгшээж баяртай байна. Би яг бодоход нэмээд хэлчихэж байна. Бид нар Монголын эдийн форум дээр бол бас нэг юм салбар бодлого оруулж өгсөн байгаа. Бид дээр бол үүсгэн Монгол хүний оюуны чадвар гэсэн юм салбар бодлого оруулж өгч байгаа. За ирсэн энэ хүмүүсээ бас бүгдийг суулгаад энэ асуудлуудыг ингэж хэлцүүлэх өмнөх гэж байгаа. Яг бол бид нар энийгээд бас Монгол хүмүүсийг хараад байх тусууд манайхан Монгол хүмүүс бол бас маш оюунлаг юм аа мундаг хүмүүс байдаг. Эдгээд бас яг энэхүү потенциал энэ хүмүүсийг бас эдгээд Монголдо бид нар бас яаж ямар нөхцөл байдлыг бүрдүүлэх Монголд ирэх боломж байгаа юм бас залуучуудын боловсролтой анхаарах ийм чухал ач холбогдолтой байна гэсэн ерөнхий иймэрхүү чиглэлээр бид нар бол хэлцүүлэг өгөхөөр ингэж төлөвлөсөн байна. Тэгж боддог байдгүй ялангуяа салбараар хөгжүүлэх бол тэгээд зөвхөн энэ салбарыг Монгол хөгжүүлэхэд бол наваа нэг тэгээд ашиглажаас юм. Тийм юм тодорхой тийм санал бодол өөрсдөө орж ирдэг бол тийм юу вэ? Энэ талаар тэгэхээр ярилцгийг болж байна. Ангаа ухаанд бол генетик шинжилгээ маш хүчтэйгээр орж төвшүүлж тийм асар том мэйл бүтээл чиглэлүүд тавигдсан байж байгаа. Тэгээд би биологи генетик мэдээлэлтэй Монголын ангаа ухааны сургууль болон нэгдүгээр хэсэг хэмжээтэй биднээс 2 удаа Монгол мэдрэлийн орчиндын удамшлын өвчнөөс явсан. За энэ бол хамтарсан проект байсан. За санаачтай би Америкийн нэгдсэн улсын үндэсний судалж байхдаа тэнхий хөрөнгөний дагуу Монгол эдгээртэй холбоотой хүмүүс судалгаа хийсэн. Тэгэхэд тэр ажил бол маш амжилттай болсон гэдэг өгөндөг. Хамтарч 3 бүтээл хэдэн жилийн бүтээл гаргасан. Дараа нь дахиж Английн нэгдэлтэй Америктэй хамтарч дахиж нэг экспедиц явуулсан. Монгол ирээд тэр ажил бол санаад хүрээд тэгэхээр энэ хугацаанд ямар юм ажиллагдсан бэ гэхээр ер нь бол бидэнд одоо Монгол улсад зүгээр өөрийнхөө мэрэгжлийн зүгээс харахад маш том асуудал байна. Энэ бол судалгаагүй асар их олон янзын судалж болохоор хийж болохоор асар их ажил. Гэхдээ мэдээж ялангуяа медикийн биологийн шинжилгээ их хөрөнгө багаж төгөөж өндөр мэргэжлийн өсвөр чинь шаардлагатай. Тэгэхээр энийг ашиглахын тулд биднес өөрсдөө ихлээр юу нь манай улсад хамгийн чухал гэдэг өөрсдөө мэдэх хэрэгтэй санагдсан. Тэр хүмүүстэй харьцаа мэргэжлүүдийн хоорондын харьцаа хоорондын ажиллах явцад анзаарсан нэг зүйл бол манай мэргэжлүүд бичсэн юм өөрсдийнхөө байгаа бодит ямар бодит бэрхшээл ямар асуудал байна гэдгийг их ерөнхий ярьж өгөхөд яг нарийн асуудал мэдхгүй.
Тэгэхээр энэ ч юм бол хүн сонирхож энэ сэтгэлээс маш олон авч хийх ёстой юм байна. Тэгэхээр одоо энэ хийхэд үеийн үйлдэл зүйлсэн та нар бол за тэр шиг одоо юу анхаарах хэрэгтэй надад санагдсан. Өөрсдөө маш сайн мэддэг. Бид маш хайрцаг тэр хийж байгаа ажилдаа үйл сэтгэлээс хангаж ажиллах хэрэгтэй. Хүн төршөлтөд хүнээс хүний даван туслах авсраа гэх юм. Тэгэхээр бодож чадсан бид өөрсдөө байгаа өөрсдийнхөө дотоод боловсроо дотоод баасаар мэддэг их ерөнхий тэгэхээр тэрийг тодруулах хэрэгтэй. Тэгээд биднес судалгаа хийхэд манай бодож шиг орчингийн майкроны дистрибьютийн хүчин байдаг. Тэр үед Монгол нэлээд өндөр давтамжтай ажиллагдсан. Үүнийг бол тогтоох юм боломж байгаагүй гэж тодорхой хэмжээний тодорхой хэмжээний багаж төхөөрөмж шаардлагатай юм ажлууд байна шүү дээ. Гэхдээ одоо бол технологи нэгэнд гарч ирэхэд 5 жилийн дараа, 10 жилийн дараа, бүр 1 жилийн дараа технологи бол маш амархан хордоод маш амархан хямд болдог. Тэгэхээр мэдээж технологи шинээр бий болгож байгаа улсуудын технологиг авч өөрийнхөө улсын орны нөхцөлд юуг нь авч ашиглах вэ гэдэг л айгүй чухал. Айгүй хэм байна, айгүй хэм хэмээр байна. Гэтэл тэрэн дотроос юу нь илүү чухал юм бэ? Тэгэхээр биднес эргээд л биднес өөрсдөө мэдэх хэрэгтэй байхгүй. За би Японд PhD хийж байх хугацаанд одоо өөрийнхөө эрдэм шинжилгээний төв лабораторитой ер нь байнга хамтарч ажилладаг байсан. Тэгээд тэр судалгаанд одоо судалгааныхаа дүнг бас хамтарч ажиллах хэмжээндээ багштайгаа байнга хамтарч үр дүнгээ солилцож асуух зөвлөх зүйлээ асууж байж ирсэн болохоор одоо 3 бүтээл бол хамтарч хийсэн гэсэн үг. Анга ухааны эрдэм шинжилгээний төв лабораторитой хамтарсан 3 бүтээлийг хэвлэлсэн. Тэгэд Америкт очиход бол яг жинхэнэ ажилтнаар очиж байгаа учраас ингээд бие даасан тийм төсөл хэрэг одоо өөрөө боловсруулаад тэгээд төсөл дээр бие дагаад ажилладаг. Тэгээд эхлээд бүх юм бие дааж хийн. Японд байсантай адилхан яг оюутан байсан шиг PhD хийж байгаа оюутан байсан шиг тийм ментор байгаад бүр ингээ бүх юмд туслаад одоо ийм төсөл дээр ингэж ажиллана тэгин ингээд заавар зөвлөгөөгүй тэгж баг явдаг. Бүх зүйлийг өөрөө ингээл анхнаас очоод за би одоо ийм чиглэлээр ийм төсөл өөрөө ингэж боловсруулаад за одоо ингээд бүх уруулж бодис хэрэгтэй зүйлээ өөрөө захиалаа тэгээд ингээд бид ажиллаж эхэлж байгаа. Тэгээд нэг хэдэн жил болсны дараа би тэр бодлоо ер нь одоо бол би ангаа ухааны хүрээлэн эрдэм шинжилгээний төв лабораторийнхантайгаа ойрхон ажилладаг. Тэгээд тэнд байх хугацаанд нэг ажилтныг эрдэм шинжилгээний ажилтнаар өөр нэг төсөл дээр одоо авчирсан өөрийнхөө сургуульд. Тэгээд авчирхад тэр ажилтан маань маш их англи хэл сайтай. Ерөнхийдөө энд байхдаа ч гэсэн бас тодорхой хэмжээний бүтээл хийжсэн тийм их боловсралтай тийм хүн байсан. Тэгээд би яг өөрийнхөө тасагт аваагүй, өөрийнхөө төсөл дээр аваагүй, өөр төсөл дээр өөр бүр секторт ингэж оруулж өгсөн болохоор чиглэл бол маш ондоо чиглэлээс тэгээд тэр хүнд бас л ментор авахгүй яг адилхан бүх юм ингээд шинээр эхэлж байгаа. Манай хүн бол яг надтай адилхан PhD хийгээд тэг нөгөө халуун тоогонд нь буцлаад яваагүй ангаа ухааны хүрээлэн эрдэм шинжилгээний ажилтан тодорхой хэмжээгээр бас яш тийш яваад ингээд тодорхой хэмжээний туршлага хоригдлуулад ирсэн хүн байсан болохоор боломжтой гэж бодоод тэр оронтон дээр ажилласан. Тэгээд эхлээд шууд тэр төслийн удирдагч бол за одоо ямар төслөөр өөрөө ямар төсөл гаргаж яаж ажиллах бүх юмаа ингээд өөрөө хийгээд ингээд даалгавар өгч чаа. Тэгэл тэр дотор чинь бөөн юм уншаад тэгээд
ерөөсөө шин салбар руу шууд орчиж байгаа учраас бас тэр хийж байгаа төслийн тухайн тасгийн одоо хийдэг ажилдаа уялдаа холбоотой байх ёстой. Тэгэхээр тэр шин салбар руу шууд ингээд бие дагаад орж байгаа учраас тэр хүнд их хэцүү байсан. Тэгээд сүүлдээ нэг сар болоод үгүй ер нь ганаа энэ чи би ер нь сайн бэлтгэдэг хэрэгтэй байна. Маш сайн англи хэлтэй. Тэгээд тодорхой хэмжээний одоо молекуляр биологийн талын бас шинжилгээ судалгаанд оролцож хийж исэн хүн. Гэхдээ л энэ Америкт ингээд шууд бие дагаад ингээд төсөлд ингээд боловсруулаад өөрийнхөө ингээд ажлыг эхлээд цоошин сэдвүүдээр ингээд явах бол тодорхой хэмжээний бэлтгэл хэрэгтэй юм байна. Би тань шиг ингээд PhD хийж бүр нухлагтаад тэгээд тэрний дараа энд ирж ажиллах хэрэгтэй юм байна. Тэгээд тэр хүн маань буцаад яваад дараад нь PhD сургалтанд хамрагдсан. Тэгээд тэрнээс хойш би тэр үед яг судалгаан дээр ажилладаг байсан. Тэгээд тэрний дараа 2006 онд энэ Монголд ирээд бас эрх болгонд өөрийнхөө лабораторийнхантайгаа уулздаг салбарынхаа би өөрөө анхнаасаа эргэтэн шилжүүлэн суулгахаа тийм лабораторийн бүр эхнийхэн үндсийг уг нь тавьсан байгаа. 94 онд Япон яваад тэгээд тэнд суралцж байгаа нэг 10 сар хугацаанд суралцж байгаа хугацаанд тэр Японы компанитай харилцаж ирсэн сургуультайгаа их сайн харьцаа тогтоож тэндээс маш их хүнтэй уруулж багаж тоног төхөөрөмж эргэтэн шилжүүлэн суулгахад хамгийн хэрэгцээтэй тэр тайпинг гэдэг зүйлийг хийх тэр бэлтгэлүүдийг бүгдээр ингэ оруулж ирсэн. Тэгээд тэрнийг оруулж ирэхэд маш их хүнтэй бүгдээр ингэ тийм dry ice-нд хийж тодорхой нөхцөлтэйгээр оруулж ирэх байсан болохоор их хүнд ачаа 300 кг гэдэг одоо би мартчихжээ. Тэгэд би тэр үед элчин сайд байсан нөгөө Японд Монгол улсын элчин сайттай яриад тэгэд элчин сайдын яамнаас маш сайн тусламж үзүүлж надад машин унаагаар ингэж хангаж өгөөд өшөө тэр үед Мятын төлөөлөгч байсан хүн үнгүүгээр Монгол руу оруулах тэр бүх асуудлыг зохицуулж өгөөд тэгээд манай эрдэнэ шинжилгээний төв лабораторийн ажилчид зарим тэнд сууж байна. Тэр ажилчид маань эндээс liquid nitrogen олоод бүр шөнө болсон хойно нисгтэр очиж тэр бүх уруулж байцуудыг авчирч тэгээд лабораторид хадгалж байгаа. Тэгээд надад ирсний дараа би одоо тэр шинжилгээний аргыг яаж серологийн аргаар тэр тайпинг хийдгийг, яаж скрининг, антибоди скрининг хийдгийг тэр бүх шинжилгээний аргуудыг ажиллахандаа зааж сургасан 2 их хэмж нэг лаборант гардаж сурсан. Тэгээд тухайн үед эргэтэн шилжүүлэх одоо ажиллагаа манад эхлээгүй байсан болохоор бид нэр клиникэд хийх эхлэж тавьдаг. Ер нь клиникэд тэр шинжилгээг хийн гэдэг бол маш том бэлтгэл, нарийн бэлтгэл эхлээд бүрэн гүйцэд хангасны дараа хийгдэх ёстой. Тэгэхээр бид нар өөрсдөө гарших ёстой, суралцах ёстой. Тэгээд лаборатори яг байгуулад тэрнийхээ дараа клиникт нэвтрүүлэх ёстой байсан. Тэгээд манай ажилчид маань тэр авчирсан уруулж бодис маань бүгдээр л нөгөө дуусах хугацаатай штэ. Тэгээд тэр уруулж бодисыг 3 жилийн хугацаанд байхаа бид нар чинь лабораторитой хэрэгжилж бид нар байнга хамтарч ирсэн. Тэгээд лабораторитой хэрэглээд одоо бас тэр шинжилгээнд хэрэглэгддэг бүх бодисыг гадаадаас худалдаж авахгүйгээр Монголд үйлдвэрлэх боломж байна уу? Тэр комплемент гэдэг бодис заавалжгүй хэрэгтэй болдог. Тэрүүнийг Монголда тулаан цэснээс сивэнгийн аваад тэгээд ингээ бэлдэж болох арга байна уу гэд тэр судалгааг хүртэл манай лабораторийн хийж байсан. Тэгээд 3 жил хэрэглээд тэр уруулж бодис маань дууссан. Тэгээд тэр хугацаанд би өөрөө бас юу ойлгосон бэ гэхээр би хичнээн 10 сар яг эрдэнэ шилжүүлэх лабораторид ажиллаж зөндөө олон юм сурсан ч гэсэн сурах тусмаа би өөрийгөө юу ч мэдгүй нь болоогүй нөшөө сурах хэрэгтэй юм байна. Хүний амьтаа ингээд бүр ингээд донорс сонгох тэр том асуудлыг шийдэх хүн энэ зэргийн мэдлэгтэй байж болохгүй. Энээс илүү юм мэдэх хэрэгтэй. Энэ бол ерөөсөө дөнгөж анхан шатныхаа л мэдлэгийг би авлаа гэсэн ойлголттой байсан болохоор
ирснийхаа дараа одоо би дахин сургалтанд хамрагдаж өөрийгөө улам боловсруулах хэрэгтэй юм байна гэж бодоод дахиад PhD сургалтанд эхлээд бол зүгээр Kinkyusei гэж нөгөө судлаач оюутнаар Японд яваа. Тэгээд тэндээ байхдаа өшөө боломж PhD хийх боломж байдаг юм байна гэх. Тэгээд тэр сургалтанд орсон. Тэгээд цаашаа тэр үед бас трансплант манад хийгдэж эхлээгүй л байсан. Тэгэл би Америк явсан. Америк яваад яг эхний хэдэн жил бол клиник иммунологийн чиглэлээр судалгааны лабораторид ажиллаж байгаад 2006 онд ирээд ерөөсө клиниктэй илүү ойрхон судалгаа маань бас клиникт хэрэгжүүлэхэд арай л жоохон хол байна. Болоогүй. Тэгэхээр шууд ингээд би клиникт хүнд шууд хэрэгцээтэй нэвтрүүлж болох тийм чиглэл дээр бас илүү анхаарах хэрэгтэй юм байна гэж бодоод тэгээд Америкт буцаж очсон хойно клиникийн лабораторид ажиллах нь ер нь хэцүү юм байна гэдэг. Одоо тэгээд тэр чиглэлээр ажиллаж байгаа. За, eerst dat яг нээлттэй одоо шууд одоо Монголын шинжлэх ухаанд хамгийн хийцэн одоо байх гэж байна. Гэхдээ бол дэлхийн хувьд бол дэлхийн шинжлэх ухааны хувьд би ганц хоёр том нээлт хийсэн. Тэр нь бол одоо мэдээж явандаа аль ч улсын дэлхийн улсад одоо хамгийн нэртэй гэж бодож байгаа. Гэхдээ бол би Монгол дэлхийдээ бол шинжлэх ухааны талаар ажиллаж байсан, вирус судлалын талаар ажиллаж байсан. Айгуу надад бол одоо тэр бол хангалттай санагдаж байсан. Яг бол ийшээ илүү юм хаяа basic science маань тий одоо өндөр хөгжилтэй орнуудад очиж үзэх. Тэнд одоо Монгол хүний тарих тосоо өрдөг юм уу тий бид нартэй ижилхэн байж чадах уу гэсэн тийм одоо өөрийгөө сорь байдлаар тий одоо өөрийгөө зуршлагын тулаа болох тийм байдлаар үнээр явах зорьжсэн байхгүй. Тэгээд бол Японд бол одоо юугээр хавдар судлалаар чиглэлээр бол одоо сурах боломж олгосон. PhD тэгээд тийшээ явсан. Тэгээд тэнд бол нэг нээлт хийсэн байгаа. Тэрний юу гэхээр одоо телемераз гэдэг ураг тэр бол одоо хромосомын төгсгөлийг ингэж урсгаж байдаг тийм. Тэгээд хромосомын төгсгөл урсгахгүй болох тийм эс хуваагдах болгонд тэр хромосомын төгсгөл чинь богиносоо тэр одоо юу вэ гэх юм бол одоо тэр бол одоо биологийн цаг гэх юм уу? Одоо тэр эсийг хичнээн одоо хавдаж чадхаа гэдэг. Багтаамж нь бол одоо хязгаарлаж байгаа байхгүй. Тэгэхээр бол хавдрын эс яадаг гэхээр тэр телемераз гэдэг урыг бол одоо идэвхжүүлээ. Тэгсний улмаас бол одоо хромосомынхаа төгсгөлийг бол илүү одоо ямар ч одоо хязгааргүйгээр урсгах боломжтой байна. Тийм учраас гуайдлын ч гэсэн хязгааргүй явагдах боломжтой байна. Тэгээд бол тэр эсвэл хязгааргүй яаснараа бол вакцинаар бол хавдар гэж үзэж байгаа шүү дээ. Хордоо. Тэгэхээр бол тэр уур нь бол зөвхөн хавдрын эсэнд биш юм аа бас зүгээр одоо энгийн хүний биеийн эстэл бас идэвхтэй юм аа гэдгийг бид нэр нээсэн байхгүй. Тэгээд бол зөвхөн телемеразын эсэл одоо ингээд ийм бэлдээд те ингээд скрин ингээд дизайн ингээд тэр яах юм бол бас юу гажуу нөлөө байж болох юм аа те. Яг л бас ямар нэгэн байдлаар телемераз энгийн эстэл бас гэдэг юм аа чухал нөлөөтэй юм аа. Тэнийг бол нээсэн тэгээд тэр л одоо дэлхийн одоо шилдэг журналуудын сэл гэж тийм юм хэлсэн байгаа. Тэгээд тэрний дараа ч бол юу бас бодсон л тийм ээ. Одоо хавдар судлалт чинь бид нэр голцсон гээ эс дээр ажиллах байхгүй. Тэгэхээр би бас юу хэрэгэлцэжсэн би одоо энэ организм дээр ажилламаар тийм организм. Яг л эс гэдэг организм гэдэг чинь хоорондоо амар ялгаатай болчихсон. Тэгээд яг эс дээр үзэгдсэн явдлууд бол организм дээр ингээд аваад үзэн бас өөр болоо явждаг тийм учраас тэрний ялгаа яагаад байдгийг яагаад эсэн дээр үзэгдсэн организм дээр бас ч бас судлаа болчихдаг тийм юм дээр бас гайхажсэн тийм учраас ер нь бол одоо энэ организмыг одоо ашигласан тийм ээ одоо организм үүсэл үйлчлэгсэн тийм судалгаа хиймээр санагдсан. Тэгээд тэрэндээ хөдөлгөөд бол одоо Америкийн Johns Hopkins University-д очсон. Тэнд бол болохоор одоо булчингийн хөгжил судлах тийм одоо юу шанс олдсон. Тэгээд тэрнийг ашиглаад очсон. Тэгээд тэнд бол юу судалсан гэхээр булчингийн эс гэдэг чинь бол маш том тийм маш том эс байхгүй. Их том эс хичнээн сая бол одоо бөөмтэй дотор. Тэр бөөмд юунаас үүсдэг вэ гэвэл
нэг эсвэл нэг бомтер биш гэсэн чинь тэгээд хоорондоо нийлсээр ингээд нэг том булчингийн эс үүсдэг байхгүй юу. Тэгээд тэр булчингийн эс дотор чи одоо ингээд булчингийн янз бүрийн тогтолцоон бий болоо тэгээд тэр булчин агших тэр механизм бол боломжтой болдог тийм. Тэгж тэрийг бол фьюжн гэж хэлж байгаа. Cell fusion гэж нэрлэдэг байна. Эстэй нийлэх тийм ээ. Өөрөөр хэлбэл хоёр тусгаар байсан хооронд нийлээ нэг эс болох. Тэр тохиолдол бол янз янзын одоо биологийн процессын гэдэг явагддаг. Зөвхөн булчингийн үйлчлэл биш тийм ээ. Нэг нь л одоо хүн үүсэж байгаа чинь одоо өндөг юу хаяа сперм хоёр нийлэх чинь тэр чинь бас cell fusion байхгүй тийм ээ. Тэгээд энэс гэсүүлээ тэгээд шоу бол одоо маш олон янзын юм байдаг. Биологийн одоо физиологик процесс гэж хэлдэг. Одоо энгийн одоо хөгжлийн явагдах ёстой процесс юм гэдэг явагдана. Мөн бол одоо өвчин үе бас явагддаг тийм ээ. Тэрний үгээр вирус одоо жишээлх юм бол эстэй эс рүү ингэж орно тийм ээ. Тэгэх юм бол тэр эс чинь тэр вирусын тэр нэг эс хооронд ингэж фьюжн болгодог тийм уурыг одоо үйлдвэрлэдэг болоод тэр өөр эстэй ингэж фьюжн болоод явчихдаг тийм. Тэгэхээр өөр юу гэхээр тэр чинь одоо яаж нэг гэхээр вирус одоо өөрийгөө одоо ингэж цацах тийм дэлгэрүүлэх ди организм тараах тийм механизм байхгүй тийм. Тэрнийг бол ашиглаж болж тэрийгээр ашиглаж одоо ингэж эсийн юу cell fusion гэж бас тийм хүчний төлөвлөлт ярьж байгаа тийм. Нөгөөтөө бол бас юу яадаг. Одоо ингээ хавдар сүлгээ ярьдаг. Хавдрын хэсэг бол одоо химиотерапи гэдэг ингээ хийдэг шүү дээ. Химиотерапи гэдэг өөрөөр хэлбэл тэр чи юу юм бэ гэхээр одоо айгүй идэвхтэй хуваагдж байгаа эсийг алах тийм одоо имчилгээ байхгүй юу. Тэгэхээр чин тэр чин зөвхөн хурдан хуваагдж байгаа эсийг яг сайхан тийм нарийн бол ялгаж чаддаг байхгүй. Хажууд нь бол жирийн эсийг бас мөн ална тийм. Гэхдээ бол голдуу бол одоо илүү хуваагдж байгаа хавдрын эсийг илүү төрүүлж одоо устгах тийм имчилгээ байхгүй. Гэхдээ тэрний гаж нөлөө их байдаг тийм ээ. Тэгээд бол яасан гэхээр бол химиотерапи хийсэн дараа бол яг гэхээр хавдрын эсийг бүгдээрээ өвдөггүй заримдаа тийм. Заримд ингээд нуугдаа бүтчихдэг байхгүй. Тэр нуугдсан эсүүд нь дараа нь дахиж илэрч гарч ирэхдээ зүгээр одоо бас нэг механизм энэ дээр үл дэхтэй гол механизм шүү дээ. Тэр бас нэг механизм нь юу гэхээр хавдрын эс чинь энгийн эстэй гэж холбогдож бас cell fusion болоод тэгээд тэр энгийн эсийн одоо хавдрын эс болгосноо болмоор гэж бас таардаг байхгүй тийм ээ. Тэр улмаас л ингээд cell fusion гэдгийг судлах маш чухал гэсэн тийм юм хэлгээд байна л та. Тэгээд юу гэхээр тэрүүгээр л одоо би бас нэг нээлт хийсэн ба тэр нь одоо бас саяхан одоо science бас дэлхийн одоо маш том одоо журнал нэгтгэл хийгдсэн. Тэгээд бол одоо бол би юу бодож байгаа гэхээр basic science бол одоо сайхан тэгээд сонирхолтой. Гэхдээ бол бас нас залууч биш болж байна. Тийм учраас бас нэг өөрийн гэсэн яг ингээд одоо эрүүл мэндэд ашигтай тийм нээлт хийя тий. Одоо мэдээж энэ basic science гэсэн нээлтүүд бол яваандаа хүн ашиглаад applied science гэдэг нэг чи ашиглаад ингээд шинэ технологи шин одоо ийм ч юм уу тийм ингээд гаргана. Гэхдээ тэрний хүлээлтгээр өөрөө одоо ямар нэг нэгээд тэрнийг бас хөөгөөд одоо тэгээд эрүүл мэндэд ямар нэг ач холбогдолтой өвчнийг анхаасан тийм яа гэж бодож байгаа байхгүй. Тэгэхээр бол яг тэр SSC fusion-ыг судалж байгаа одоо би бол уурга нээсэн байгаа. Тэр уурга нь бол одоо яадгүй гэхээр одоо плазма эсийн плазма мембран гэж ярьдаг шүү дээ. Тэрний одоо тэр липидийн дээр юу бодисуудыг нааш тааш зөөдөг тийм уурга байхгүй. Тэр уурга гэсэн чинь аюул чухал уурга таарсан. Юу гэхээр одоо хөгжсөн ялангуяа орнуудад амар их дэлгэрч байгаа multi drug resistance гэж байдаг шүү дээ. Одоо жишээ юу вэ гэхээр ямар ч антибиотик уусан тэр микроорганизм өгтгөө тийм бактерийг алж чадхаа аждаг. Яг тэгэхээр бүх одоо байгаа антибиотик эглээд авах бол тэр аюул бактерийг устгах чаддаг. Яг тэгэхээр тэр ABC транспортер гэж одоо миний сая олсон тэр уурга бол байж идэг. Тэр уурга бол хамгийн олон тийм specific транспортер шүү дээ. Яг бол ямар нэгэн бодисыг зөвхөн сонгож транспорт хийдэг. Юу л юу транспорт хийдэг байхгүй. Тийм учраас ямар ч антибиотик хийсэн эргэсэн дэрийг гаргаа ичдэг байх тийм. Бактериас гадагш нь гаргаа ичдэг. Тийм учраас тэр бактери өвтгөө байна. Тэгээд тэр бол одоо маш хүнд асуудал гэж байна. Яг их ч одоо тэр болгоны чинь
тэр болгонд ч одоо шинэ антибиотик тэгж хурдан нээх гэж байхгүй. А тэрний чинь тэр шинэ антибиотик нээх тэрний чинь тэгээ FDA нэтэр ингээд батлан ингэсээр адил зөндөө удаан процесс тийм. А тэгээд бол одоо нэг ганц хоёрхан тийм антибиотик шинэ антибиотик байдаг. Тэрний одоо холиод бол тэрнийг ингээд multi-drug resistance бактерийг бол одоо устгахын тулд ашигладаг байхгүй тийм. А тэгэхэд тэр уурыг одоо ойлгоод тийм механизмын өөрсөн ойлгоод тэрнийг одоо ямар нэгэн байдлаар дарах тийм арга зам одоо яа гэж тийм. Тэрэн дээр л одоо би ажиллаж байгаа. Тэр үед манай лабораторид бол одоо мэдээж шинжлэх ухааны үйлчлэгсэн том орнуудын лабораторид бол хүрээг байсан. А тэгэхэд бол онлайн хувьд бол тийм онлайн мэдлэгийн хувьд бол хангалттай байсан. А тэгээд бол яг тэр үед бол өөрийнхөө одоо тийм практик мэдлэгийг бол дээшлүүлэх бас гой зөвлөлтөө байсан. Тэрний юу гэхээр одоо биотехнологийн хүрээлэн тийм одоо академийн янз бүрийн хүрээлэнгүүд дээр очичвол оюутан бол одоо өөрийнхөө мэдлэгийг дээшлүүлэх тийм бол боломж байсан. А тэрний үед яас ашиглаж чадсан. Тэгээд тэрэндээс бол бас тэгж энэ хоёрын гэж хослуулаад тэндээс олж авсан мэдлэг бол үнэхээр одоо Японд очиод голгодоогүй. Тэгээд л үнэхээр тэнд л олон юм сурахт бол тос болсон тий. Цаг алдахгүйгээр шууд одоо өөртөө хэрэгтэй юм сурах, шууд одоо өөртөө хэрэгтэй юм хийх тийм ээ. Тийм үднээс бол гагцхуу одоо юу л хэрэгтэй байдаг вэ гэхээр шантрахгүй зүтгэх хэрэгтэй. Гэхдээ өөрөө нэг юм одоо юу яагаад итгээд би одоо энийг хиймээр байна гэл ингээл тэгээд тэрэндээ үнэхээр зүтгэх хэрэгтэй. Тэгэх юм бол одоо үнэхээр одоо бол бүр одоо цагт бол үнэхээр энэ боломж гэж юу агуу байна. Тэрнийг бол одоо зөвхөн гэж атгаж авах хэрэгтэй тий. Тэгж хэлмээрээ. За. Бид нэр ингээд Монголд очиод юм яа гэж боддгоо. За одоо ямар ч мэрэгжлийн ямар салбарын одоо хүмүүс одоо надтай хамт амьдарч байгаа тэр Монгол Техаст амьдарч байгаа монголчууд цуглахаараа Монголд нэг юм хийч гимсэн. Энийг л хийч гимсэн гэсэн юм байн хэрэгжээдэг. Одоо баяр наадмын үед уулзахад бүхэл хүн тийм ярьдаг. Тэрнтэй адилхан мэдээж хэрэг бидний тийм байна. Юм сурна, мэднэ, тэрний хэмжээгээр Монголд энийг нэг нэвтэрч хийсэн гэсэн иймэрхүү бодлууд байн орж ирэн тэр үл мэдээж ойлгомжтой. Зүгээр эхний үед бол бид нэр хийх чадах юм аа хийн штэ. Эхний үед бол бид нэр мэдээлэл цуглуулах, мэдээлэл дамжуулах, одоо ажиллаж байсан газар бианаахын дэд багшилж байсан. 3 дугаар эмнэлэгт одоо эмч байсан. Тэгээд эмнэлэг рүүгээ ярина, эмнэлгийнхаа захиргаатай ярина, сургуулийнхаа хүмүүстэй ярина, ийм юм байдаг юм байна шүү. Ингээд тгий. За ийм юмнаас эхэлнэ мэдээж хэрэг. За тэгээд дараагаар нь одоо цаашаага яваад ингээд бодиттой ажил хийх тийм боломж нь гарах юм бол мэдээж бидний хийн. Одоо жишээ хүн бол би одоо нэлээд олон хүмүүст одоо ажлын Америк ч юм уу, Японд ч юм уу одоо ажлын байр олох, докторийн дараах сургалтанд сурах ч юм уу, өгөө бол одоо докторийн төвд сурах ч юм уу, одоо өөрийнхөө таньдаг найз лабораторийн хүмүүстэй өгөө техник хэрэгчтэй яриад ингээд ийм хүнийг аваач гэдэг. Ингээд өгөө бол одоо ингээд олон хүнд би захиа авчихсан дөө. Одоо recommendation letter гэж ярьдаг. Тийм олон хүн захиа авчих 130 гаруй одоо бүрэн хэмжээний эрдэм шинжилгээний ажлыг одоо Америк болоод олон улсын сэтгүүлүүд хэвлүүллээ. За 300 гаруй одоо өгүүллийг хэвлүүллээ. За дээрэс нь одоо гол уушкины гол сурах хүчийг одоо дэлхийд даяар мөрдөгдөг сурах хүчийг одоо Fisherman's Lung Disease and Disorders гэдэг тэрэнд одоо тэр одоо сурах хүчийг төдийлөлтийн талаарх одоо гол сурах хүчийг одоо total burn гэдэг эднэрд одоо 2 удаа өргөдөж одоо намын хэсгийг бичлээ. Европын эрчим тэмцлэгийн эмчнэрийн одоо ширээний болдог одоо yearbook intensive care гэдэг тэр одоо ном байдаг. Тэрний одоо жил болгон одоо тэрэнд өргөдөж бичлээ. Одоо саяхан одоо тэр Lancet гэдэг том одоо нэлийн өндөр impact factor журнал байдаг. Тэрэнд одоо урилгаар одоо обзор гэдэг юм одоо ревю бичлээ. Гэх мэт ингээд. Тэгэхээр энэ бол монголчуудын одоо бас тэрийг ашиглаад тэгээд уншаад хэрвээ ингээ хэрэгтэй гэж үзэх юм бол мэдээж зөвхөн Монгол улсууд биш одоо дэлхийд даяараа судалгаа шийдэлгээ хийж байгаа анагаахын дэдийн оюутнууд бол тэр хэрэгтэй гэж үзэх юм бол тэрнээс уншаад судлаад ингээд эрдэм мэдлэгээ дээшлүүлэх боломжтой юм аа. Тийм учраас энэ маань бас эргээд одоо Монголын шинжилгээ ухаанд хөгжих одоо Монголын шинжилгээ ухааны одоо ирээдүйн чиглэл нь юу юм бэ
одоо шиг юм бол обзор ревю бичгээд бол тэрийг голдуу бичдэг шүү дээ. Одоо ирээдүйн одоо байгаа юу юм, ирээдүйн шиг хандлага нь юу юм, юун дээр анхаарах юм гэдэг ийм ичлэнгийн юмнуудыг бол одоо та бүхэн одоо хэвээ хүсэх юм бол уншаад тэгээд одоо ингэж өөрт чинь тосны бэр болж магадгүй л гэсэн ийм л юм л. Баярлалаа. Хүүхд маань өөрөө давхар одоо Японоос дэштэй хийх их авчихсан аль нэгнээс сонгох Америкт ингээд ажиллаад энэ төслийг ингээд аваад цаашаа өргөжлүүлээд ингээд цааш нь ингээд ажиллахгүй буцаад яг PhD оюутнаараа ингээд бүх 5 хүн буцлаад бүх зүйлийг эхнээс нь эхэлж сураад явах гэдэг тэр шийдвэрийг өөрөө гаргах шийдвэрээ гаргаад тэгээд тэр төслийн ажлыг одоо PhD сургалтаа сонгоод явсан маа. Тэгэхээр мэдээж нэг сар очоод юм уншаад шинэ төсөл бичнэ гэдэг нь маш богино хугацаа. Тэгэхээр хүүхдүүд бас шантарч болохгүй манай энэ хүмүүсийн хэлж байгаа шиг ерөөсөө шантрахгүйгээр оролдоод хийгээд байхад бидний атад гардаг юм аа гэдгийг тодорхойлж хэлсэн юм аа. За Гомболд өөрөөр төвшөнд хэлцүүлж 200 яамны шүүхийн жилийн хураалангийн банкны лабораторийг хариуцж ажилладаг. Тэгэхээр холоорсон зочдтой бол сайн мэдээ дуулгыг дуудаж байна. Тэгэхээр түрүүн манай багтагчнаар хэллээ. Молекул генетикийн шинжилгээ хийхэд бол өндөр зардал бүхий техник технологи ордог, өндөр үнэтэй уруулж утас ордог. Тэгэхээр сайн мэдээ юу вэ гэхээр одоо орчин үед өнөө үед та мэдээлэл бас Монголд бол бисараа мачин бол тоогаалт олон байна. Ярил таан бисаар бол мөн одоо бараг 20 гаруй байна. За API-ийн генетик анализатор 310-аас 3500, миний тооцоор 12 байна. Тэгэхээр энэ дээр бол фрагмент анализ ч юм уу, DNA секвенсинг гэх бүрэн боломж байна. ийм энэ шиг дууссан тааваа хамт татсан ясэл ерөнхийдөө Монгол жишээ миний ажлын ахуй төвшин чиглэлээр уушгийнхаа яв шинжлэх ухааны хөгжмөс систем тэрийг одоо харуулсан хаас амжирч гэдэг одоо энэ зүйл стартын гэсэн энэ маягийн биологийн шинжилгээ одоо шинжилгээнд анхаарлаа хандуулаад 30 гаруй жил болсон байна л да. Анх 1983 онд манай хүрээлэнд анхны молекул генетикийн лаборатори гэдэг байгуулагдсан анхны эрхлэгчэнд ашиг юм. Тэгээд 86 оноос одоо би 30 жилийн молекул генетик ба молекул биологийн лаборатори хэлээр ажиллаж байна. Тэгээд анхны бас молекул биологийн хичээлийг 1989 онд одоо Монгол улсад анх удаа одоо энэ МУИС анх орж илээ би. Дараа нь 1992 онд Анагаахын дээд сургуульд дараа нь Улаанбаатар их сургууль анх байгуулагдаад гэх мэт анхнаасаа эхлээд ингээд молекул биологчдыг сургах, бэлтгэх, за тэр чиглэлээр одоо судалгааны ажил хийх гэдгийг ингээд тэр ажлуудад оролцчихлаа. Тэгээ одоо ингээд харахад бол 30 жилийн ингээд эргээд харахад бол манайд молекул биологийн лаборатори юу ажил бол бас одоо захих төвшөнд хүрсэн гэж бодож байна. Дилээ гэхдээ мэдээч хэрэг энэнд бол одоо эм ургуулж одоо хөрөнгө мөнгөний асуудал, боловсон хүчний асуудал маш их байна. Гэхдээ бид нар бол бас аль болох чадах чинээгээд ингээд ажиллаж байна. Энэний нэг жишээ нь бол одоо гадаадд маш олон одоо хүмүүсийг бид нар сургахаар явуулсан байгаа шүү дээ, тийм ээ. Зүгээр зарим нь эргэж ирээд ажиллаж байна, зарим нь гадаадд одоо ингээд миний шав хурцаагаас эхлээд ингээд гадаадд их үр бүтээлтэй ажиллаж байна. Боловсон хүчин бэлтгэх талаар бас бид нар захих анхаарал хандуулаад тэгээд улсаас ч мөн ялгаа авахгүй тэр чиглэлээр бас PhD сургах, магистр сургах энэ асуудлуудад анхаарал хандуулж бас ингэж явуулж ирсэн. Лабораторийг байгуулах асуудал бол одоо түрүүний миний хэлсэн одоо 30 жилээс эхэлсэн тэр үеэс эхлээд нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн программыг Монголд хэрэгжүүлээд программын дагуу төсөл хэрэгжүүлээд анхны тэр молекул биологийн лабораторийг байгуулаад тэгээд одоо 2 сая орчим доллараар тэгээд байгуулагдчихсан лаборатори. Гэтэ харамсалтай нь 90-ад оноос хойш одоо тэгээд энэ яг молекул биологийн одоо чиглэлээр судалгаанд бол хөрөнгө мөнгө маш бага зарж байна л да. Зүгээр жилд бол одоо жишээлбэл их сургуулиуд ямар гэдгийг би мэдэхгүй, манай шинжилгээний академид бол жилд нэг
за максимум 20 сая төгрөгийн л санхүүжилт байгаа аахгүй 20 сая ч хүрэхгүй. За заримдаа нэг 10 хэдэн сая байгаад байгаа аахгүй. Энээс харахад яхаа гэвэл юу гэж бодож байна гэвэл ер нь молекул биологийн чиглэлээр энэ хөрөнгө мөнгийнх нь л одоо нэмээд өгчих юм бол бас ажиллах боломжууд байна. Гэтэ бид нар энэ баг зардлаар бас яаж юм гэвэл бид нар дэлхийн жишг төрсөн судалгаа хийн л гэдэг зорилттой ажиллаж байгаа байхгүй. Тэрнээс биш ганцхан Монголын түвшний судалгаа хийхгүй одоо дэлхийн түвшний судалгаа хийгсэн зорилттой ажиллаж байгаа. Би ч бас одоо олон шавнартаа одоо бусдад бас тэгж хэлдэг. Дэлхийн жишг төрсөн судалгаа хийхэд бол одоо хөрөнгө мөнгөний асуудал байгаа. А дээр нь бол Монгол улс бол одоо ингэ ийм их байгалийн баялагтай тийм ээ. Ингээд бол судалгааны талбар бол маш их байгаа. Байгалийн баялагтай дээр нь одоо өвчлөл маш их байна. Агаарын бохирдол за янз бүрийн юмнаас шалтгаалаад өвчлөл ихсэж байна. Тэрний нэг нь илгэний хавдар байгаа тийм ээ. Илгэний хавдраар одоо дэлхийд тэргүүлэх болчихлоо шүү дээ. Манай илгэний хавдрын тохиолдолд 100 мянган хүнд оногдохоор. А гэхдээ энэ чиглэлийн судалгаануудыг бол бас одоо манай молекул биологчид дотроо удаадаа хамтын ажиллагаатай ажилладаг. Одоо энэ сууж байгаа бид дээр нь одоо бас бусад улсууд оролцоод дандаа ингээд хамтын ажиллагаатай ажиллаж байгаа. За одоо болтол бидний бас нэг ягаад энэ амжилттай явж байгаа гэдгүүл хамтын ажиллагаа байгаа. Дотооддоо болон гадаадд хамтын ажиллагаа өргүүлж ижил бид нар ингээд цааш нь молекул биологийг авч одоо хөгжүүлж чадна. Хөгжлийн юу байна уу гэвэл бас хөгжүүлэх боломж байна уу гэж байгаа. Ганцхан одоо гадаад хамтын ажиллагаа сайн хөгжүүлэх юм бол энэ чиглэлээр нэлээд үр дүнд хүрч болно гэдгийг бол манай лабораторийн жишээ харуулж байгаа л да. Тийм учраас би та нараас юу хүсэж байна гэвэл та нар одоо манай энэ молекул биологийн чиглэлээр ажиллаж байгаа хүмүүстэй одоо бас хэлж өгөөч гэж хүсэж байна. За одоо 21-р зууны яг оюутнуудыг бэлтгэхэд одоо юу анхаармаар вэ? Энд бол олон асуудлууд байна. Та хүмүүс мэдж байгаа тийм учраас туршлагаасаа бас Америкт олон жил ажиллаж байгаа тэр одоо харж үзсэн зүйлээсээ бас хэлж өгнө. Хүүхдүүд бас хэллээ их дэвчээртэй байх, шантаршгүй одоо сүтгэх энэ тал дээр одоо оюутнуудыг бас бэлтгэх тал нэлээд сүтгэж яваа нь бас хүндрэлтэй зүйлүүд их байна. Хоёрт нь биотехнологи бол одоо бизнес болсон. За энэ талд шинээр одоо лаборатори байгуулад яг биотехнологийн бизнесийг дотоодын бол олон улсын зах зээлд гаргаж ирэхэд одоо манад харагдж байгаа зүйл байна уу? Юуг эхэлж хиймээр байна? Энэ талд бас та бүхэн санал бодлоо хэлнэ гэж хүсэж байна. Оюутнуудыг ярьдیں۔ Тэр одоо биологийн андерградиат гэж одоо манай их сургуулийн оюутнууд гэсэн чинь их сургуулийн оюутнуудтай ажиллах оюутнууд ер нь бас тэрний дээвэр одоо юу яа graduate study-гээр одоо PhD хийж байгаа оюутнууд бас ирнэ. Тэгээд төвшин оюутнууд ирдэг. Би тэгээ Америк оюутнууд ингээ харж идэг. Ялангуяа Johns Hopkins-д ирж байгаа оюутнууд бол одоо маш гайхалтай. Үнэхээр чанар өндөр байдаг. Би тэгээ тэрэнд их гайхаж болохгүй. Яаж ингэж хүмүүсийг зөвлөж чадж байна гэж тий. Гэхдээ тэр хүмүүсийн гол онцлог нь юу гэдэг вэ гэхээр амар бие даасан. Айгүй бие даасан. Тэгээд бол одоо түрүү би хэлсэн баг тий. Шантарт үзэгддэг тий. Тэгээд эдгээр бол ингээд ажиллаа сурцсан байдаг тий. Ажиллаа сурцсан гэдэг нь болохоор одоо өдөр шөнөгүй одоо нэггээр хэлэх нь өдөр шөнөгүй одоо бичээлдээ зүтгэдэг. Тэгээд хамгийн гол нь бид нар чинь ингэж байгаа. Бид нар чи өөрсдөө ингээд юм бичээлтэй байдаг байхгүй. Хажуугаар нь шалгалт шүүлэгтэй. Тэрний хажуугаар хурж иж бас юм research experience гэж одоо жишээлх нь одоо эрдэм шинжилгээний ажил хийсэн тийм одоо туршлага суухын тулд ирж байгаа байхгүй юу? Тэгээд тэрний чинь бол тэгж эрэхтэй бол тэр хүмүүсийн бодож байгаа бодол нь юу гэхээр би одоо ийм хичээлт ийм зовлонтой тий ийм олон шалгалттай ингэж одоо баларч яхад өшөө бас чиний юм хийх юм уу гэсэн тийм бодолтой нэгж байхгүй. Бид нэр яах гэж ирдэг вэ гэхээр үнэхээр ийм хэл сурыг тий одоо хэлсэн болгоны хий. Тэгээд бол тэр үл маш их юм шиг. Тэгээд тэрнийг бол үнэхээр хөндлөж байгаа. Тэгээд үндсэндээ бол гол юу гэх юм бол гол одоо шанар юм л одоо тэр хийж байгаа юмдаа итгэдэг юм байлээ тий. Одоо би одоо яг тийм одоо зорилгонд хүрнэ гэсэн тийм л хүмүүс их. Тэгээд одоо яг тэрнийхээ төлөө тэр зорилгонд хүрэхэд надад ийм шат давах хэрэгтэй юм тий. Тэрнийг бол ойлгоцсон. Тийм л одоо ойлголттой оюутнууд олгож чадвал тий. Одоо
би одоо юу болох гээд байгаа юм те ирээдүйд. Би одоо эмч болох гээд байгаа юм уу? Эсвэл одоо хуульч болох гээд байгаа юм уу? Эсвэл одоо бизнест авах гээд байгаа юм уу те? Тэгвэл одоо бизнест амжилттай авах юм уу? Эсвэл хуульч болох нь амжилттай хуульч болохын тулд те? Эсвэл одоо амжилттай эмч болохын тулд надад юу хэрэгтэй? Би яаж одоо ямар үйлчлэлийг давах хэрэгтэй те? Яг тэрнийг ингээ ойлгоцсон байдаг байхгүй. Тэгээд тэрний хадлаа бүр ингээ зүтгээ байдаг. Тэгээд тэрх нь бас өөрсдөө бас жоохон амар гэдэг юм шиг байна. Одоо яг тэрний жоохон ойлгомжтой болгож өгөх хэрэгтэй юм шиг байна тий. Багш нарын хувьд бол тий. Багш нарын хувьд бол одоо оюутан хүн бол одоо ингэж ийм үйлчлэлийг давал ингэж одоо магадгүй одоо 100% магадaltaй биш ч гэсэн тийм ээ одоо магадлал нь өндөрсөн шүү гэсэн тийм ээ амжилтанд хүрэх. Тийм хамгийн гол нь ойлгож өгөх хэрэгтэй хаа гэж байна. Нэг гарааны хувьд ялгаа байхгүй гэж байна. Ягаад гэх юм бол одоо энэ мэдээллийн эрэм үед бол хүрээ хүн хүсэх юм бол тэр мэдээллийг бол хаанаас ч олж авч. Тэгэхээр би Америкт суугаад ном унших, та нар энд суугаад ном унших яг адил. Өөрөөр хэлэх юм бол тэгэхээр хамгийн гол чухал юм юу вэ гэж миний ойлгосон юм хэрэг мэдээллийг ямар мэдээллийг хаанаас авах вэ? Тэгэхээр Америкийн их сургуулийн одоо тэр хангайхан дэдийн оюутнууд бол багш нь гараад ингээд юм заагаад байдаг. Бидний ч хангайхан дэд байхад одоо ингээд самбар дээр бичиж заадаг байлаа шин. Тэгээд хүүхдүүдийг босгоод одоо ингээд одоо гэрийн даалгавар яар гэж яриулаа. Нөгөө бол өөрөө нэг нэгэнгөө самбар дээр бичээд нөгөөдөл ингээд хуулж аваад ингэж бичдэг тийм байсан. Одоо өөр болсон байх л та. Яг нь миний Америкийн тэр оюутнуудын таалагдсан юм гэхээр ерөөсө бодлого нь танаас багш нь та нар юм заахгүй шүү. Зөвхөн оюутнууд өөрсдөө одоо ингээд ярилцлага хий. Одоо өнөөдөр жишээлх юм бол одоо генетикийн талаар ямар нэгэн одоо юу гэж бодгийг одоо хуцааг хэлдгээр одоо self vision гэдэг юм шиг. Энийг одоо та нар өөрсдөө ингээд хоорондоо ярь. Багш сонсож жагаад одоо жоохон буруу тийш яваад өглөө шүү нөхдүүдэд. Жоохон зөв тал руу ороорой. Яг нь оюутан сонсож байгаа та одоо жоохон буруу юм яриад байна. Энэ талаар яа. Жоохон ярь дутуу ингээд яхан бол энэ талаар нэг дахиад та нар жоохон ярьж гисэн ийм маяг хичээл явдаг. Өөрөөр хэлэх юм бол тэр оюутнуудыг одоо бие дааж сурах тийм чадвар сургадаг. Одоо бие дааж. Тэгээд өөрөөс дараа нь одоо хэрэгтэй мэдээллийг өөрөө бие дааж олох. Ийм чадвар сургаж өгдөг. Дараагийн нэг зүйл юу гэхээр зэрэг нэг сайхан юм даа зүгээр сайхан юу гэхээр зэрэг одоо манайхан ярьдаг да дээдх нь суудлаа олохгүй бол доодх нь гүйдлээ олохгүй гэж. Одоо тий гүйдлээ олохгүй гэж. Юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр зэрэг оюутан хүнд ирмэлзэл байж болно. Оюутан хүн чармааж болно. Асар одоо шаргуу ажиллаж байна. Гэтэл тэр хүний ирээдүй харагдахгүй байх юм бол одоо тэр одоо яаж тэр хүн амжилт гарах вэ? Тэгэхээр бол эргээд та бүхэнтэй ярьж байгаа бодлого бий бол санал нэгдэж байгаа багш нартай. Ягаад тэгэхээр бол манайх одоо бодлогоо зөв тодорхойлох хэрэгтэй юм аа. Генетикийн талаар ажиллаж байгаа хүн ийм одоо манайх генетикийн талын одоо бидний зорилго чинь энэ юм шүү. Тэдний он их бид нэр одоо ямар юм зүгээр одоо теорийн теоригийн хувьд одоо энэ төвшин төрөх юм уу уг applied science. Нөгөө гаргасан юм аа одоо үйлдэл төвжүүлээд одоо мөнгө олох. Энэ чиглэлээр тодорхой хэмжээнд хөрчихсөн хүн тэдний хэмжээний одоо эрдэм шинжилгээний ажил хэвлүүлчихсэн хүн үгүй бол энэ чиглэлээр одоо энэ эрдэнэ цолонд хүрсэн хүн тодорхой хэмжээнд орчлого хэрэгцсэн хүн яах юм ямар юм төрөх юм ямар албан тушаал төрөх юм ямар цалин мөнгө авах юм ямар байр суурьтай болох юм гэдгийг тодорхой байх хэрэгтэй. Америкийн нэгдсэн улсын одоо нэг гол юм нь бол энэ тодорхой байдаг. Өөрөөр хэлбэл дээдлийн улсууд нь судлаа олсон доод нь гүйдэл олчихсон. Тэгэхээр энэ бол оюутнуудад маш амархан байдаг. Тэгэхээр би эргээд та нартай одоо ягаад одоо нэг санал нэгдээд байна. Тэгэхээр би маргааш юм дээр бол хэлье гэсэн зарим юм хэлье л та. Жишээлх юм бол эргээд би хэллээ. Та багш нар мэдээж хэрэг та нар бол асар их уншиж судалж байгаа. Бид нар тэрний хувьд ялгаа байна. Одоо мэдээллийг бол хаанаас шалж байгаа. Америк сууж байгаа нэг мэдээлэл авах гэсэн юм байна. Гэтэл бид нэр мэдээлэл оллоо, санаагаа оллоо, тэрийгээ бид нэр шинжлэх ухаанд нэвтрүүлээ. Тэрийгээ үйлдвэрлэл нэвтрүүлээ. Яаж нэвтрүүлэх? Энэ бололцоо гэдэг юм. Тэгэхээр эрдэнэт бид нар чинь бололцоог бүрдүүлдэг юм аа. Бид нар санаагаа гаргах. Ийм байна. Энэ санаа оноог нэвтрүүлэх юм маань юу вэ гэхээр одоо бодлогоор төгсүүлэгдсэн тодорхой хэмжээний одоо эдийн засгийн одоо дэмжлэг. Жишээлх юм бол би оюутнуудтай хэлэх дуртай. Эрдэм шинжилгээний ажил хийгээд 3 зүг чухал зүйл гэдэг юм аа. 3 зүйл гэдэг. Чи нэгдүгээр шинэ санаатай байх хэрэгтэй. Хоёрдугаарт нь тэр шинэ санааг чинь хийх ажилчин байх хэрэгтэй. Одоо баг хамт болох байх хэрэгтэй. Сайн баг хамт. За чи сайхан шинэ санаатай байна. Сайхан
багтай боллоо. Одоо юу хэрэгтэй? Мөнгө хэрэгтэй. Тэр олж ирсэн сайхан сургагдсан баг хамт олондоо цалин өгөх хэрэгтэй. Тийм үү? Жохон цалин өгчих юм уу, өгвөл цалин өгөхгүй юм уу? Тэд чинь гүйж байгаа авгаа хөвгөд хийж гэл тэгэл нэг тийш явна. Дараагийн асуудал одоо бидний яриад байгаа одоо бага чирэгсэл уруулж байсан. Эний чинь бид нэр хүнээр гоох биш. Өөрсдөө тэр чинь одоо зохицуулаад бидний өөрсдөө төслөө биш чинь тэрийг яагаад нэг тийм нэг одоо яамны чиновник хянаад гасаад сууж байгаа юм. Тэр энэ бодлого энийг бол би одоо тэр төр засгийн бодлого. Тэгэхээр энэ төр засгийн бодлогыг ийм бодлогоодыг хэрэгжүүлэхэд одоо улс төрч биш. Одоо энэ шинжлэх ухаанаа ойлгодог. Шинжлэх ухаанаа хийж үзсэн, зовж үзсэн улсууд нь тэрэнд нь төлхөө оролцдог. Одоо санал бодлоо тодорхой хэмжээгээр хилдэг. Тийм учраас бодлогоо тодорхойлдог. Тийм учраас бол хамгийн түрүүнд би бодлогоо зөв тодорхойлоосай. Зөв одоо юунд ороосай гэсэн ийм бодолтой явдаг. Тийм учраас бол миний бодлоор бол би Монгол оюутнууд бол дутуу юм энэ бай. Тийм учраас энэ болохгүй гэж өрдөө бодлоо. Би бол олон Монгол оюутнуудыг эрдэмтдтэй хамт ажилладаг. Олон улсуудтай одоо энэ тэнд явж ингэж хурал цуглаагаар хүмүүстэй уулзаж өчүүл ингэж тэн дээр бол одоо ямар ч тийм одоо ялгаа зөрөө байдаг. Онцгой бидний гаргаж байгаа ялгаа зөрөө бол ерөөсөө дид үстэн дээр байдаг. Монголын эрдэмтэд Монголын оюутнуудын одоо хөрөнгө мөнгөний асуудал тэр энэ бодлогын асуудал дээр л тогтдог. Тэрнээс биш бусад бүх юм дээр. Тийм учраас бол энэ дээр бол бидний бодлоготой бол өөрийгөө олох юм аа. Бид нар бол адилхан л бүгдөө л ижил хэмжээнд бэлтгэгдсэн ижил хэмжээнд уншдаг тэр юмнуудыг олж чаддаг ийм л юм. Тэгэхээр энэ тал дээр юм байгаас одоо бас тэн дээр төлхөө ирээгээд ингээд одоо сууж байгаа. Тэгээд дээрээс нь мэдээж ярих юм бол их байна л дөө. Одоо зохион байгуулалтын асуудал жишээ нь бол би одоо Америкийн зүрхний эмч нарын нийгмийн одоо төсөл шалгаруулах комиссад одоо олон жил ажиллалаа. Америкийн одоо батлан хамгаалах яамнаас дарладаг төсөл шалгаруулах комиссад ажиллалаа. Одоо Shriners гэдэг одоо тэр хувийн эмнэлгийн шүлжээний төсөл шалгаруулах одоо комиссад олон жил ажиллалаа. Төслийг яаж зарладаг юм, яаж шалгаруулдаг юм, хэн дөвдөг, өгсөн хойноо яаж хянддаг гэсэн ийм юмнуудыг бол тодорхой гадарладаг боллоо. Тийм учраас тэр талаар бас ярих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл төсөл бичээд аавна гэдэг бол зүгээр л төслөө санаагаа олоод нэг хүн өгөөл мөнгө аваад хийх юм биш юм аа. Энэ бол асар нарийн зохион байгуулалтаа асар нарийн одоо ийм юу юм. Жишээлх нь бол зүгээр ахаал хэлээ л да. Жишээлх нь бол бид нэр урд төвшөөс туршлага авах хэрэгтэй юм. Урд төвшөөд маань яасан гэхээр 80-аад оны үеэр хамгийн л одоо шилдэг мундаг усудаа Америк гэдэг бусад орнд руу гаргачихсан. Одоо тэд нэр яаж юм гэхээр зэрэг Хятадын одоо шинжлэх ухаан гэдэг би арай хэтрүүлж яж магадгүй. Шинжлэх ухаан бол тэр улсууд нь эргээд тэр улсууд нь тэр шинжлэх ухааныг босгож байна. Яагаад гэвэл заавалчгүй одоо чи экватор хүрч ирээд чи энийг босгох биш. Хятадын яаж юм гэхээр зэрэг одоо тэр улсуудад холбоод жишээ нь одоо би Harvard их сургуулийн одоо миний найз профессор байдаг одоо миний юу гэдэг. Тэр нөхөр жил болгон Хятад урагдсаар байгаа л яасан гэхээр study session гэж ярьдаг байхгүй төслийн яаж шалгаруулах. Одоо Америкийн нэгдсэн улсын одоо National Institute of Health гэдэг үндэсний одоо эрүүл мэндийн төвөөс зарладаг тэр одоо төслийг шалгуулах одоо комиссийг study section гэж ярьдаг. Тэгэхээр энэ study section гэдэг юм яаж хийх юм бэ гэдгийг одоо мэдхийн тулд тэнд study section суудаг эрдэмтдтэй уурж авчаад та нар нэг study section хийгээд гэж хэлсэн. Тэгээ нөгөөдгөл study section хийгээд 1 жил, 2 жил, 3 жил хийсэн. Тэгээд дараагаар нь гинтх нөгөөдг чинь жил болгон урагдаад явдаг. Надад бас инкватор би хятад явлаа гэдэг ойлоо. Одоо тэрийг эргээд уухаар хэлсэн. Яац гэсэн нөгөөд нь сурч. Одоо таны хэрэг багпаа баярлалаа. Тийм учраас бол миний ойлголт бол заавалжгүй одоо чигмэл тэнд байгаа хүнийг чи хүрээ дээр нөхөр гэдэг ингэж байх тань биш. За одоо бидэнд ийм хэрэгтэй байна. За чи нөхөр инкватор минь одоо чи ийм сурсан байна. Бидний яг чиний сурсан юм чи энд хийх гэдэг. Чи хуржээд нэг сар ч юм уу 7 хоног ч юм ажиллаад гих маягаар ингэж явах юм бол бас чинь зөвхөнтэй юм аа гэсэн ийм хэрвээ та бүхэн одоо тэн дээр одоо чих юм бол надад хамтран ажиллаад ийм байх юм бол би дуртай. Тэгээд дараагийн дугаард бол би зөвхөн өөртөө та бүхэн бас эсвэлж магадгүй хамтран ажиллах юм дээр бол зөвхөн одоо гадаадд байгаа улсуудаа хүлээгээд энэ нөхдүүд хурж ял нэг юм хийчин гэдэг тийм хүлээлттэй
ганцхан талын хүлээлттэй байх нь бол бас дутагдaltaй байгаа. Тийм учраас бол энд ажиллаж байгаа хүмүүс маань бас өөрсдөө бид нэр ийм дээр хамтран ажиллая. Чинь ийм хийгээд энэ дээр хамтран ажилламаа гэсэн ийм хоёр талын ийм юм дээр хамтарч ажиллах юм бол хамтын ажиллагаа жоохон үр дүн сайтай байж магадгүй гэсэн ийм бодлоо. Гэж магадгүй. Америкт гол систем бол ер нь ирээдүйн ер нь их тодорхой байдаг. Инхатрын хэлснээр одоо жишээлх юм бол 10 жил сурж байгаа хүүхдүүд төгсөөд гарахтаа за би ямар мэрэгчлэр цаашаа сурах вэ гэдгээ одоо бодно. Тэднэрт өөрсдийнх нь хүсэл эрмэлзэлтэй, дур сонирхол байна. Өөр чадвар ямар байна гэдгээ бас бодно. Өшөө дээрэс нь тэгээд тэрнийг төгсөд гарсан хойноо ажлын байр хэр онгороо байна гэдгээ хардаг. Тийм болохоор тэнд бүр хэвлэлцэн ном байдаг. Тэрүүнийг ингээд бүр 10 жил байхдаа л тэр номыг ингээд үзээд би уг нь дизайнер болмоор байхад би маш их сонирхолтой. Гэхдээ гарууд ажлын байр маш бага шүү дээ. Чинь одоо жилдээ 4,000 ажлын байр онгоод тэр одоо тэр олон сая хүнтэй газрууд юу ч биш. Тэгж амархан ажлын байр болтгоо. За тэгвэл миний хоёр дахь сонголт юу ээж болох вэ гэд тэр нэг ингэж судалдаг. Тэгээд өөртөө итгэлтэй хүмүүс яг өөрийнхөө чадварт бүр итгэж байгаа хүмүүс тэр том сургуулиудад бас өрсөлдөнө. Одоо тэнд одоо хуульч болдог ч юм уу, эмч болъё ч гэдэг юм уу. Тэгээд ингээд яхад маш өндөр хатуу даваануудыг туулдаг. Тэгээд за тэгвэл би 10 жил байхаасаа эхлээл тэр хичээлүүдээ ерөнхийдөө төлхөө үзээд тэр сургуульд орохын тулд би ямар шалгалт өгөх ёстой гэдгээ тооцсон. За би энэ сургуульд орохын тулд коллежийнхаа эхний жил ийм олон жил ажилласан өөрийнхөө одоо амьдралаа одоо ажилдаа зориулсан юм сайхан эрдэмтдийг яагаад сонсож болдгүй юм бэ те? Тэр чинь бол маш өндөр боловсролтой манай улсын маш том баялаг байхад тэр хүмүүсийг сонсохгүй нэг тиймэрхүү хандлага байна гэж ажиллагдсан. Тэгэхээр би бол та нартай саналдаг байна. Энэ талаар маргаш хэлнэ. Тэгээд энэ эрдэмтдийн одоо залуу хүмүүс ингээд харахад энэ хүмүүс нэг нийтлэг чанар байна. Би бол маш их хөндлөж явдаг. Тэр бол ажилдаа үнэнч, ажилдаа сонирхолтой, төсвөртэй юм дүүдэг. Тэр зан чанар чинь бол хүн өөртөө бий болгодог байхгүй. Тэр багш нарын ч гэсэн оюутнуудаа тийм зан чанарыг мэдлэг гэхээсээ амьдралд хэрэгтэй болох тэр зан чанарыг олж аваасай. Тэгвэл та нар тэр чинь хизээд хэрэгтэй. Мэдлийг бол ном уншаад интернетээс олоод сурна. Тэгэхээр хүнд бол юмыг сонирхсан, эрмэлзсэн, хүсэлтэй тэрнийхээ төлөө явдаг зан чанар суудаг байхгүй. Тэгэхээр тэрийг олж авахын төлөө багш нартайгаа, найз нартайгаа ярилц, маргалт, одоо санал бодлоо солилцсон. Тэр энэ хүмүүсээс одоо авах хамгийн нүдэнд тусч байгаа юм бол энэ биш үү? Амьдрал өөрийнхөө ажил туйлын сонирхолтой тэрний төлөө явсан. Энэ бол тийм болоод энэ хүмүүсийн амжилттай явж шүү дээ. Энэ бол багш нарын ч гэсэн оюутны ч гэсэн та нар бодосоо хүн бол мэдлэгийг олж сурахгүй оюутнууд чадвар тэр эрмэлзэх чадварыг сурах, зан чанарыг сурах нь илүү чухал юм шиг надад санагдав. Тэгэд биднес Монгол хүний характер юм уу мэдэхгүй өөрсөндөө маш итгэлгүй байсан их мэд. Тэр хүний өмнөөс тодорхой юм хэлж чаддгүй. Тэр чинь яваанд бий болсон, тэр мэдлийг авсан. Биднес дутуу юм байна шүү гэж хизээч бодож болохгүй. Тэгэхээр тэр өөртөө итгэлийг бас та нар олж авах эрмэлзэх хэрэгтэй. Тэр итгэлийг чинь бол найз нөхдөдөө харьцаж, юм уншиж, тархиа гашилтал бодож олж авна шүү дээ. Тэгэхээр тэрний төлөө бас та нар яваасаа гэж би та нарт хэлмээр байна. Тэгээд ингээд эцэст нь ганц зэрэг багшийн хариултыг хэлэхэд ер нь мэдээж манай засаг бол ядуу, манай улс бол ядуу. Тэр бол ойлгомжтой. Ядуу гэдэг нь ямар утгаараа гэхээр ийм хөрөнгө мөнгө шаардсан молекул биологийн шинжилгээ нь дөрвтэй мөнгө асгах тийм хэмжээнд байхгүй. Тэрийг биднес бүгдээр мэдж байгаа шүү дээ. Гэхдээ ямар боломж байж болох вэ гэхээр одоо хувийн компаниудад сонирхол байна уу те? Улсын сургууль, хувийн компаниуд хоорондоо харилцаж ажиллаж ямар нэгэн төслийг хэрэгжүүлэх тийм боломж байна. Тэднээсийн сонирхлыг бий болгохын тулд та нар бизнесийн зүгээс юу хийж болох вэ? Одоо залуучуудад сурах асар их боломжтой юм бол
биологийн информац. Одоо маш өндөр хэрэгцээтэй байгаа өнөөдрийн анагаахуйчлан биологийн шинжилгээ маш өндөр хэрэгцээтэй байгаа нэг мэрэгжлийн чиглэл бол биологийн информац. Биологийн информацийг бол математикийн сэтгэлгээтэй ялангуяа манай Монголын математикийн сургууль харьцангуй сайн байдаг Америкт харьцуулбал тийм сэтгэлгээтэй тэрэн дээр ирмэлзэлтэй тийм хүмүүс бол сурах боломж байх гэж би найдаж байна. Тэгээ түүнийг бол бас Монгол Улсын их сургуулийн сургалт багш нараас анхаарч тэр чиглэлээр та нар ч гэсэн тэрний талаар ашиглах хэрэгтэй. Яагаад тэгэхээр бид нэр хэлсэн шүү дээ генетикийн шинжилгээ бол анагаах ухааны хувьсгал оруулсан гэж. Одоо хүний гений чинь маш богинохон хугацааны дотор 20 хэдэн мянган гений чинь 2-3 цагийн дотор уншаад гаргаад ирж шүү дээ. Exome sequencing гэдэг бол нэг гений секвенсэлдэг биш бүх гений секвенсэлдэг. Тэр байтугай бүх геномын секвенсэлдэг болсон тийм. Тэгэхээр чинь тэр их мэдээллийг яах ёстой юм бэ гэдэг одоо түүний төлөө чинь хүн болгон явж байгаа. Тэгээд тэр чинь бол зүгээр нэг шинжлэх ухааны судалгаа биш бизнес болоод хувирсан. Тэгэхээр тэрэнд яагаад өрсөлдөж болохгүй гэж. Тийм чиглэлийг үзэж болохгүй. Тийм. Тэгээд бас нэг юмыг би бас нэг хэлье гэж бодсон. Ер нь бол би хийж чадахгүй бол энийг өөр хийх хэрэгтэй юм байна. Монгол хүний геномыг монгол хүн судлахгүй бол өөр хэн судлахгүй шүү дээ. Технологи байна. Тэрийг зүгээр хямдхан болж байгаа. Зүгээр тэрийг монгол хүн судлахгүй бол хизээч гадны хүн ирж монгол хүний геномыг судлахгүй. Хизээч гадны хүн ирж монгол адууны геномыг судлахгүй. Тэ? Тэгэхээр энэ чинь яг нэг мөрөөдөл байгаа юм шиг санагдчихэж боловч яг энэ чинь биднээс ийм юм хийх хэрэгтэй. Тэгэхээр тийм хийхэд биднээс яаж энэ хүмүүст ойлгуулах вэ? Яагаад энийг тэргүүлэгч хэлэх болох вэ гэдгийг биднээс эрдэмтэд хоорондоо яриад тодорхой хэмжээгээр өөрснөө идэвхтэй түн мэдээлэл явах хэрэгтэй. Сая шинжлэх ухааны академик буулгыг гэж үзсэн шүү дээ. Ер нь бол тэгэхээр яагаад буугагүй хүмүүс очиод саналаа илэрхийлээд өөрийнх нь дуу хоолой гаргасан шүү дээ. Тэр шиг эрдэмтэд яагаад хоорондоо сууж агаад энэ олон юм дотроос биднээс энийг хөгжүүлж чаднаа тэр нь биднээс хэрэгтэй байна. Энийг биднээсээс өөр хэн ч хийхгүй гэж хэлэхэд яагаад болохгүй гэж. Оюутнууд ч гэсэн тэрийг хийж яаж болно шүү дээ. Тийм үстэй. Тэгэхээр тэрэнд чинь юу хэрэгтэй гэхээр биднээс тэнд ирмэлзэл тэр доктор зан чанар илүү хэрэгтэй байна. Тэгээд тэр юм бий болно бол бас юм чи аяанда бий болно гэж ингэж. Тийм нийт 14 жил ажиллаж байгаа гэсэн. За тэгээд ерөнхийдөө би Монголд энэ молекул генетик болон молекул биологийн шинжилгээ ухааныг хөгжүүлэх талаар өөрийн одоо бизнес орсон туршдаа одоо бүх юм хандл болон оруул яа гэж үгнээс хүмүүс маш их ажилласан юм аа. 3 жилийн өмнө ирсэн. За эхний 3 жил бол яг би ерөнхийдөө нэг ачаа ажил хийжлээ. Өнөөдөр програм гэдэг эмнэлгийг үүсгэн байгуулад үйл ажиллагааг зөвлөлөө. За одоо эргээд одоо энэ шинжилгээний бороо эргэж бүтэлтгүү орсон. За ерөнхийдөө энэ хугацаанд би бас ажиллалаа. Одоо манай энэ салбарын одоо шинжилгээ ухаан хэр хөгжиж байна? Ямар байна? Одоо дааврын хүчин чадал багш төхөөрөмж ямар байна? Боловсон хүчин ямар байна? Одоо төр засгаас харж үзэж байна. Бүгдийг ажиллаа. За юуны төрөнд за боловсон хүчний хувьд бол одоо манайд бол гадаадд олон жил ажилласан дөнгөж зэрэг хамгаалаад буцаад ирсэн хүмүүс бас байна. Их байна. Тэгэхээр энэ бүгдийг нэгтгэх ихэд бол боловсон хүчний хувьд бол бас нэг төвөгтэй асуудал биш болчих. За дараа дааврын дарга төхөөрөмж. За энэ бол бас төр засгаас бас нэг хэсэгтээ бол сайн мөнгө хайсан байна. Жишээ нь ангаах эрүүл мэндийн шинжилгээ ухааны үндэсний сургуулийн цөм даавар. Энэ бол миний бодлоор их өвч тоног төгсөн байна. За өнөхөр сайн том компани чанартай тийм багцуудаар томилсон байна. Өөрөө туслаж гэсэн сайхан байсан байна. За үүнийг бол хамгийн гол нь арчил авч явах магадлал. Тийм л асуудал бид Монголд гарсан байна. За өшөө эхний тагсын төв дээр генетикийн даавар хамгийн сүүлийн үе маш сайхан хөрөмж микроскоп үнэтэй. Тэр
өгсөн байна. Тэгэхдээ энэ дээр нэг гол анхаарах юм нь бид нар бол их зөвхөн болсон. Өмнө нь бол одоо гамбар доктор хэллээ тийм. Манай 12 секунд байна. Тэр нь ямар замаар орж ирсэн. Мэдгүй. Тэгэхээр түрүүний хоёр доктор бол үнэхээр яг ном журм орж ирсэн. Яг тэр ханган нийлүүлэх байгууллага байна. Тэрүүгээр ярихад бол тодорхой нөхцөл байдаг. За тэрийг бодлож авахд бол авлаа. Тэгвэл цаад компанигаа сургалт за тэгээд тухайн багш хөрөмж яаж боломжтой. Асуу. Энэ бүгдийг өгч хэрэглэсэн. Яг тийм замаар явбал тэр доктор үнэхээр тэр тал дээр толгой өгөх байхгүй. Тэгээд одоо ч гамбал доктор гэж гойж тийм капитал нөө полимер тэгэж явахгүй төслөө. Тэгэхээр бас хөрөнгө мөнгөний талаар бас бид нар их проблем байна тийм. Дөрөв од гэрэл доктор хэллээ. Төр засаг гэрэл басан. Энэ тал дээр үнээр хөрөнгө олж чадахгүй. Үнэн. Баримт жишээ өгөө тэгээд ингээд тодорхой ингээ хайрцагч гэсэн тийм юм байж байна. Тэгэхээр бол тэрийг бол яаж бичих вэ? Юун дээр анхаарах хэрэгтэй юм бэ? Бид дээр би болол юун дээр хамаагүй имэйлээр харьцаж болж байна, уцаар хэлсэн ч болж байна. Та бүхэн хуржээд инкота нэг тэр талаар нэг жоохон 10 минутын яриаг өгч юм бол би одоо тэр дээр бол баталцах юм аа. Одоо зүгээр яг одоо би одоогийн байдлаар би одоо Америкийн эрүүл мэндийн одоо хүрээлэнгийн 3 төсөл одоо армийн 2 төсөл дээрээс нь одоо усан цэргийн флотын 2 төсөл тэгээ босод одоо ингээд 10 гаруй төслийн одоо өдөртөгч ажиллаж байна. Тэгэхээр энэ тал дээр бол тодорхой хэмжээний туршлага байгаа гэж бодож байна. Өөрөө бич төдийгүй одоо бас хүний бичсэн юм уншаад за энэ чинь ийм төслийг бидний шалгуулах ёстой юм аа гэдгийг заагаад өгч байна. Бидний шалгуулахын одоо шалгаж болохын тулд статистикшнд орохын тулд бидний чинь бас зааж өгнө ш. Та нар ийм чинь дээр та нар анхаарах шүү. Ийм дээр тийм учраас төслөө бичгтээ бол юун дээр анхаарах вэ гэд одоо зөвхөн одоо шин санаа байна гэх юм бол одоо дутагдaltaй. Одоо үнэхээр энэ гайхамшигтай санаа байна. Тэгээ би одоо над төсөл гэсэн бүгд гомдоод байдаг хүмүүс байдаг. Миний санааг одоо ингээд тэгэхээр зэрэг тэр төслийг одоо яаж хийх, хизээ хийх, хийсэн хойно ямар үр дүн гарах. Тэр үр дүн нь улс орнд болоод одоо хүн амд ямар нөлөө үзүүлэх яах юм? Эдийн засгийг дэвшүүлэх юм уу? Эрүүл мэндийг тусгай өвчин багасгах юм уу? Агуул одоо ингээд нэг компани шилжигдээд мөнгө олох юм. Гэх мэтлэнгийн ийм юмнуудад одоо бүр одоо шинжлэх ухаантай холбоогүй хүртэл тийм одоо заалт байдаг. Тэр шалгуулах юм. Тийм учраас энэ бүхнийг бол одоо төслөө хийхдээ сайн бодцоо. Тэгээ дээрэс нь бол одоо бас зөвхөн энэ Монголын төдийгүй Америк тэгээд Австрали гэдэг хөгжилтэй орнууд бол хөгжиж байгаа орн, өөрөө орн, хөгжиж байгаа орнуудаас одоо тэр гадаадын интернэшнл гэж ярьдаг тийм төсөл олгодог. Тэгэхээр тийм төслийг одоо өөрөө хэлэх юм бол тэр NIHS ч юм уу ямар нэгэн одоо funding agency-г зарлж байгаа тэрийг announcement гэж ярьдаг. Тэрийг бол байнга шалгаж ирэх. Ингээд шалгаал за эн чинь одоо гадаадын орнуудтай хамтарч хийж болох төсөл юм байна шүү. Гэхийн тэгэл тэн дээр ч мэдээж төсөл явууллаа үгүй гэлээ. Үгүй бол үгүй гэх юм бол төсөл яад үгээр үгүй та нар одоо таныг одоо төслийн чинь одоо ингэж фандыг одоо ямар ч нөхцөл байхгүй гэх юм бол таны ийм юм дээр анхаараа эн чинь дутагдaltaй тал байна. Энийгээ засаад энэ дээр ингээд анхаарал ингээд хийгээ явуулаач гэж бүр 1 2 3 гэдэг ингээд бүгдийг заагаад өгсөн. Тэр чинь өөрөө асар их сургууль юм. Одоо тэр төсөл авч байгаа Монголд юу хийх вэ? Ямар гэж үргэлж бодож явдаг одоо нэг жишээ байж болох юм шиг юм уу танай одоо академи дээр очиод одоо шиг юм бол төсөл шалгуулах одоо Америкийн одоо үндэсний эрүүл мэндийн төвөөс төслийг яаж зарлах, яаж шалгах, яаж статистикшн хийх энэ процедурын асуудлыг одоо ингээд хамтар хийя гэх юм бол одоо би бэлэмээр хуржээд одоо ингээд чаддаг маддаг юм хийгээд одоо өөртөө ажил төстэй ажил хийдэг одоо ингээд хүмүүстэйгээ хуржээд ингээд анхны статистикшн хийгээд ч юм уу ийм байдлаар хандаж амжилт болно. Тэрэн дээр бол одоо асар их боломж байгаа гэж одоо би бодож байна. Нэг асуулт. Уусаар өөрөө хэлэх болох Монгол байна.
тэд нар чи өөрсдөө гэсэн бодлоготой. Тэгээд тэдний нөгөө сонирхлыг татсан нөгөө хамгийн хэрэглээнд нь тулгуурсан хамгийн нэгдүгээр priority юу вэ? Тэрэнд нь чиглэсэн тийм төслүүдийг яг тохирсон газруудад нь явуулах нь их чухал. Энэ чинь хүрээнд ч гэдэг юм ерөөс маш олон тийм төсөл олгодог газрууд байдаг. Тэгээд өөрийнхөө яг чиглэлээр бүр ингээд миний чиглэлээр одоо төслийг санхүүжүүлчих боломжтой ямар газар дүн гэдгийг яг тэр чиглэсэн вебсайтаар нь ороод шалгаад энэ хатрын хэлснээр тэр нөгөө анонсментуудыг нь хараад бүр тусгай жижиг ингээд салбаруудаа шүү дээ. Тэр бүрийг ингээд байнга шалгаж авах хэрэгтэй. Тэгж яг хэрэгцээтэй гэж анонсмент хийсэн тийм юм бас явуулах хэрэгтэй байсан. Тэгээд юунд бол Монголын хүн амын доктор жишээлбэл гепатит С вирус 40% эзэлж яана гэж 1996 онд сайн сэтгүүл хэвлэгдсэн шүү дээ. Хамгийн анх Монголд байгаа. Тэр бол бас манай лабораторийн даана байсан байхгүй. Тэгээд тэр намайг нөгөө Bethesda гепатитын хуралд оролцоход тэр эдитер надтай уулзаад тэгээд тэр одоо сайенс сэтгүүл нэр Монголд гепатит С вирус чи ийм их байдаг юм байна гэж дэлхийн нийтийн анхаарлыг хандуулсан анхны тэр публикейшн болсон байгаа. Тэгээд манай лаборатори жишээлбэл гепатит вирусын одоо тархалт Монголын хүн амын дотор тэр байна, төчнээ байна гэхээсээ илүүтэйгээр яг ямар генотип нь илүү байна вэ? Яагаад илгэний хавдар одоо вирусээс улбаатай, гепатит вирусээс улбаатай B, C, дельтатай голно. Энээс улбаатай илгэний хавдар их байна гэдэг молекул шалтгааны тогтоох чиглэлээр сүүлийн үед ажиллаж байгаа байхгүй. Ямар генотип байна? Жишээлбэл B гепатитын дотор тийм одоо жишээлбэл генотипын зохилж जैन тэгээд тэр чинь ингээд Б гепатит илгэний эсэд ингээд интеграц болоод орчихдаг юм байна. Тэгээд эмчлэгдэхэд одоо эм угаад бол жишээлбэл тэр Б вирус нь асас улбаатай илгэний өвчнөд эмчлэхэд хэцүү байж гэдэг юм уу тийм ээ. Сая ямар вакцин хийх үү гэдэг дээр бас энэ асуудал гарч иж байгаа байхгүй юу? Монгол хүнд гепатит Б вирусын ямар генотип тархсан байна? Яг тэрэн тохирсон вакцин л одоо бидэрт хийхгүй бол Монгол одоо хүүхдүүдэд хийхгүй бол вакцин хийлгсэн улсууд дахин шаардаад байдаг гэсэн чинь тийм ээ. Тэр нь болохоор өөр генотипээр халдварлаад байдаг ч юм уу. Эсвэл сая H1N1-ийг Монголд оруулж ирэхэд С вирусын хувьд бол ямар генотип нь илүү Монгол хүн тархсан байна уу? Яг H1N1-д үйлчилдэг H1N1 чинь нэг юм бэ сайн үйлчилдэг гэж байгаа шүү дээ тийм ээ. Нэг юм бэ генотип Монгол хүн тархсан учраас энэ H1N1 Монгол хүнд их тийм тохиромжтой юм а гэдгийг эдгээр гаргаж өгөх. Энэ чиглэлийн судалгааны арай тийм нэг молекулын төвшөнд ганц онцлогоо биш тийм ээ. Генотиптэй холбоотойгоор эсвэл одоо вирусууд ямар мутац үүсгээд байна тийм ээ. Тэр одоо P53-т яаж нөлөөлж байна? Тэрний ямар мутац гарч ирдэг гэдэг юм уу? Гэт эм чиглэлийн судалгаануудыг бид нар мэдээ олон жил хийсэн л да. Сүүлийн жилүүдэд болохоор гепатит вирусын халдвар ба хүний өөрийнх нь хувь хүний генетик хүчин зүйл хоёрын хамаарал буюу одоо илгэний хавдраар өвчлөхөд хувь хүний генетик хүчин зүйл ямар шалтгаантай ямар нөлөөтэй байна вэ гэдэг чиглэлээр бас л тийм молекулын төвчин судалгаа хийж энэ ажлыг хийж байгаа. Бид нар бас одоо гадаад Японы голдуу эрдэмтдтэй хамтарч энэ чиглэлийн судалгаа хийж байгаа. Гэх мэтээр ингээд гепатит вирусээс улбаатай ч юм уу илгэний хавдар Монголд их байна одоо яах вэ гэхээсээ өмнө ямар учир шалтгаантай их болоод байна вэ? Юунаас болоод их байгаа бэ гэдгийг ингээд тогтоох ажлыг нэгдүгээр хийх ёстой гэж ойлгож байгаа. Дараа нь тэгээд түүнээсээ урьдчилан сэргийлэхэд ямар ажил хийхийн дараа нь эмчилгэхэд ямар ажил хийхийн гэдэг. Энэ одоо гурван чиглэлээр ажиллах юм бол одоо илгэний хавдрын тохиолдлыг одоо Монголын амын дунд бууруулж болно гэсэн ийм бодолтой манай лаборатори одоо судалгаагаа хийж байгаа. Тийм учраас энэ чиглэлд ингээд бүгдээрээ хамтарч ажиллах юм бол одоо бидний прогнозоор бол одоо 10-аас 15 жилийн дараа бол одоо илгэний хавдрын тохиолдол нэлээд буурна. За яг хөө энэ H1N эм хэрэглээд тэг бас одоо ороод ирчээд бас нэлээд эдэн сар болчихлоо. 2-3 сар болчихоо гэрлээ. Тэ гэхэд бас хичнээн хямдралтай ч байлаа гэсэн манай хүн амын бас чадвар ямар вүлээ тийм ээ эдийн засгийн чадвар ямар вүлээ бас тэр болгоо хүн хэрэгжилж чадахгүй байна. Хэрвээ нэг юуны эрүүл мэндийн даатгалд оруулаад тэгээд ингээд их олон хүн хэрэгжилчих юм бол С вирусээс шалтгаантай илгэний хавдар бас буурах юм байгаа юм ба.
гэсэн иймэрхүү дүгнэлтүүдийг бид нар хийж байгаа. Тэгээд ч бас дотоодтой хамтын ажиллагаа бол энэ гепатит вирус болон илгэний хавдрын чиглэлээр бол нэлээд байгаа шүү дээ, тийм ээ. Одоо оюун бэлэг докторын лаборатори байна, энэ од гэрлийн ажиллаж байгаа оном сан буюу илгэний төв байна, мөн хавдар судлалын төвтэй бид нар хамтарч ажилладаг, анхаарахынхантай бас хамтарч ажиллах гэх мэт дотоодын хамтын ажиллагааг бас нэлээд одоо анхаарч байгаа. Дээр нь бол мэдээч хэрэг одоо энэ хөрөнгө мөнгөний санхуд байгаа учраас гадаад бас хамтын ажиллагаагаа бас өргөжүүлэх. Тэгээд ч бас энэ чиглэлээр болсон хүчнээ бэлтгэхэд бол гадаадтай бас хамтын ажиллагаа өргөжүүлж байгаа. Энэ чиглэлийн юмуд хийж байгаа. Тэгээд хэрвээ та бүгд бидний хийж байгаа энэ илгэний хавдрын Монгол улсад бууруулах чиглэлээр хамтарч ажиллавал бас их одоо баяртай болно л гэж хэлмээр байна. Тэгэхээр бидний зүгээр өөрөөр харахад хамгийн ихний асуудал мэдээж үнэ хүртэг ихтэй гэдэг асуудал байдаг. Тэгэхээр үнэ хүртэг нь яагаад тэгэхээр оролт байсан ихтэй гэдэг. Тэгвэл бид нар өөрсдөө оролтоо тэр оролт процессыг үйлдвэрлэлийн чиглэлийн энэ талаас нь хөгжүүлэх боломж болтой байдаг бол ажиллах хүч нь ч юм уу аль тал нь утгатай байдаг юм бол хэрвээ ажиллах хүч их юм бол магадгүй энэ чиглэлээр бид нар сураад хэдэн 10 жилийн дараа өөрсдөө бид нар үйлдвэрлэлийн хөгжүүлэх чиглэлээр одоо сурах ч юм уу тэрийг хийх хүмүүс магадгүй сууж байгаа оюутнууд байгаа гэж бодож байна. Энэ чиглэлийн болцооны талаар ерөнхийдөө манай хүн болгон юм хийгээд хийж явж байгаа. Тэгээд яг гоо Монголын эрдэмтэд бас тийм олуулаа биш цөг юм байдаг. Тэгэхээр мэдээж улс орны хөдөлмөр чадал гэдэг бол үнийхээ тооноос хамаардаг. Тэгэхээр бид нар бол яг Монголд ороо энэ одоо 1600 зүйл өргүүлээ бүгдийн судлан бүгдийн биотехнологи бэлтгэн доромж гэдэг юм аа маш хэцүү асуудал байгаа. Юу дутагдаад байна гэхээр сая бүгдээ хэллээ л дээ. Ерөнхийдөө мөнгө тэгээд хамтын ажиллагаа гадагшаа харилцаа гэдэг юм уу. Энэ бүх юмуд бол дутагдчихэв. Тэгэхээр өнөөдөр бидний уулзж байгаа бас нэг зорилгонууд за одоо энэ молекул биологи судалгаа гаднаас нь харахад энэ хүмүүсүүд юу ч боддгийг та дотоодоо улсууд юу хийдэг юм. Тэрнийгээ бүгдээр ингэж нээлттэй ярьж байгаа. Энэ бас тэр дутагдж байгаа нэг юм нөхөхийн тулд хийж байгаа нэг л ажил л да. Хамгийн чухал зүйл мэдээж мөнгө, ахаад мөнгө. Тэгэхээр бид нар тэр мөнгийг олохын тулд гадагшаа гарах хэрэгтэй, гадагшаа гарахын тулд хамтын ажиллах хэрэгтэй бүх юм хэрэгтэй. Тэгэхээр энэс ч үндэслэл ингэж бүх юм болоод байна л да. Ер нь бол манай эрдэмтэд яг тоотойгоо харьцуулахад маш олон хийж байгаа гэж бодоод байгаа. Гэхдээ бол яг хятадтай ч юм уу, Орос эдгээр ч юм уу, Америкээр харьцуулах тоо ихээр цөөх тийм бүх юм хийх бас боломжгүй байна л да. Бусад компаниудад нь ерөөсөө ч хариу өгөхгүй байгаа байхгүй. Тэгэхээр дотоодын компаниудыг найдна гэдэг бол компаниудад найдна гэдэг бол бас хэцүү асуудал юм шиг байгаа юм. Тийм ээ, одоо бас тэр тусмаа одоо энэ надлангаас хойш эдийн засаг одоо хүндэрч байгаа тохиолдол хэцүү юм шиг байгаа юм да. Тийм учраас бид нар одоо аль болохоор гадаад юугаа хамтын ажиллагаагаа одоо илүү хөгжүүлэх гэдэг дээр л анхаарал байгаа даа. Зүгээр тэр боломжгүй юм чинь цаана аюу том асуудал байна шүү дээ. Бодит боломж нь юу байна? Тэ? Бодиттой биш боломж нь юу байна? За биднээс өөрснөө экзамен хийх юм уу? Тэгвэл бодиттой биш. Ягаад тэгэхээр аль хэзээний тэр чинь хийгээд хямдруулаад зах дээр гаргаад ирсэн. Тэр ажил хүчээ өөр юм зармаар байна шүү дээ. Тэгэхээр энэ асуудлууд их бодиттойгоор цаасан дээр бичиж жагсаагаад ингээд харах хэрэгтэй байхгүй. Ер нь бол тэгээд инхбатер докторийн хэлснээр одоо гадны тийм төсөл өгдөг асар олон янзын байгууллагууд байгаа. Одоо Америкийн нэгдсэн улсын эрүүл мэндийн байгууллага дотор Fogarty гэдэг гадаадын хүрээлэнд гадаадтай хамтарсан ажилладаг тийм хүрээлэнд зориуд тийм проектэнд мөнгө зардаг тийм хүрээлэнд ер нь бол боломжийг бол хаах хэрэгтэй. Тийм боломжийг бий болгох хэрэгтэй. Тэгэхээр тэр явцад чинь юу нь бодиттой байна, юу нь бодиттой биш байна гэдэг чинь өөрөө харагдана шүү дээ. Тэгэхээр юу бол боломжгүй гэдэг ингээд суугаад болохгүй л гэж би хэлэх гээд байна л да. Ингээд өөрсдөө уралд бодис дутагдaltaй байгаа зүйлийг үйлдвэрч болох уу гэж асуулаа шүү дээ, тийм. Тэгэхээр тэр бол бүр судалгаан дээр үндэслэгдэх хэрэгтэй. Бүх юм судалгаан дээр. Яг гэвэл их жижигхэн зах зээл дээр их юм дандаа ингээ хангаад иж чадах уу? Аль ямар хэмжээнд бид нар хийж чадах уу гэдгийг яахын тулд
одоо хамтарсан тийм судалгаа хийгээл тэр дотроос бид нар энийг нь хийж чадах юм байна. Одоо жишээлх юм бол зөндөө олон лабораториуд байна. Хот хөдөөд байгаа лабораториудад хэрэгжилж болох наад захын одоо уралж байсан. Тэрүүнийг гаднаас авдаг бол тэрнийг энэ дотооддоо өөрсдөө хийж болох уу? Тэрийг бол болж магадгүй те. Хэрвээ өөрөөр их том уралж байц, нарийн уралж байцыг энэ чинь ингээд цөөхөн газар хэрэгэлдэг уралж байцыг бид нар үйлдвэрлэх тэрүүний хаашгийг олох уу, зардлага гаргаж дийлэх үү гэдэг юм уу. Тийм зүйлийг сайн бодолцоод бүх юм судалгаан дээр л үндэслэгдэх байх гэж. Том тэгэл асар мундаг том эрдэмтэд мундаг хүмүүс суугаж байгаа нэг амар мундаг нэг том байшинд ороод ингэдэг юм байх гэж боддог байлаа. Гэтэл компани гэдэг юм чинь одоо нэг л өрөө байдаг. Тэгээд нэг заримдаа бүр 2 хүн үнэтэй. Заримдаа бүр ганцхан үнэтэй. Тэгээд ганцхан юм хийх. Одоо шиг юм бол өөрөө чи хэлсэн одоо ямар нэгэн юмны антибоди хийх. Тэрийг хийгээд зарна. Тэгэхээр зэрэг тийм юм байна. Тэгэхээр зэрэг энэ дээр үндэслэж юу гэхээр энэ бол бас монголчуудын бодож дотроо бодоод заавалчгүй гадаадаас ингэж явах биш. Заавалчгүй компани гэхээр нэг 200 хүнтэй компани байгуулаад ингээд мөнгө хүлээж авах шээ. Тэгэхээр дээрээс нь эргээд одоо харамсалтай бид нэр энэ дээр дандаа аж ахуй ярих гэдэг. Одоо тэгэхээр одоо уул нэг суугаад одоо шинжлэх ухаанаа ярьсан гэж хичээн сонирхолтой. Гэтэл бол эргээд бол одоо аж ахуй ярих гэдэг юм уу аж ахуй ярих гэдэг нь би зүгээр ганц жишээ хэлэх юм л да. Жишээлбэл бол Америкийн одоо сургуулийн их сургуулийн одоо академик сургууль байж шүү дээ. Одоо академик сургууль. Гэтэл Америкийн одоо тэр академик сургуулиудын чиг хандлага юу вэ гэхээр багш нарыг компани байгуулаа гэж хахад эхэлсэн. Шахаад эхлэхгүй одоо ингээд дэмжиж та нар одоо компани байгуул. Стартап компани. Тэгээд тэр компанид хэрвээ байгуулах юм бол манай одоо энэ лабораторийн хэдэн хувийг ч юм уу ашигла өдөрт хэдэн цаг ажилладаг байсан бол компанидад хэдэн цаг ашигла өөрийнхөө постдокийг тэр компанидаа тодорхой хэмжээгээр ажиллуулж болно гэдэг дэмжиж. Тэгэхээр зэрэг тэрэн дээр юу гэж байгаа юм гэхээр зэрэг 2 төрлийн стартап грант гэж байдаг. SBIR гэдэг SBIT. Өөрөөр хэлбэл эхэлж байгаа компаниудад дөнгөж эхэлж байгаа компаниудад тэр гранта аппликейшн хийгээ явуулдаг тийм тусгай одоо офис. Тэгэхээр тэр хүмүүсүүд нь одоо бид нэг ингэ стартап хийчихсэн. Одоо шиг юм бол нэг юм уураг хийсэн. Өгөөл нэг юм антибоди хийчихсэн. Одоо энэ маш чухал. Тэгээд энийг бид нэр эхлүүлнэ. Тэгээ SBIR нэг одоо фейз нэг одоо нэгдүгээр үе. Бид нэр энэ дээр одоо тодорхой юм за. Тэгээд тэр нь яг юм бол 2 дугаар үе. 2 дугаар үеийн одоо яаж чи үйлдвэрлэж нэвтрүүлэх. Тэр компани чинь яаж өсөх юм гэдэг одоо тэр шалгуур их олон байна. Тийм учраас бол бас энэ дээр бас манай Монголын одоо манай академик гэхээс одоо дандаа одоо эрдэмтэд суучаад мөнгө явуулах хамаахгүй гэдэг ойлголт. Гэтэл чи энэ биш юм аа. Академик хүн гэдэг чинь одоо өөрөө бас мөнгө олох шаардлагатай юм аа. Тийм учраас эргээд өөрийнхөө сургуульд улсдаа дэмждэг би компани байгуулаад би орлого олох юм бол жишээлх юм бол би нэг уураг нээж чад тэрнийхээ патентыг авах. Би одоо лойер хөлсөж авах юм одоо авах. Гэтэл чи сургууль чинь тэр одоо өмгөөлөгчийн чинь хөлсөд төлөөд патентыг чинь бичүүлээ. За энэ патентыг чи лайсенсыг зарах юм бол 20% би манай сургууль авах шүү. Ямар нэгэн хөрөнгө оруулалт хийгээд одоо шиг би үнэхээр гоё одоо юм хийчихлээ гэж бодъё л. Тэгэхээр хүн болгон сонирхоод авахгүй гэдэг. Тэгэх юм бол хөрөнгө оруулагч, том хөрөнгө оруулагч тэр эмнэлгийнх байна уу, юу нэг ямар ч юм. Өөрийнхөө мөнгийг судаад эхэлдэг. Эн чинь мөнгө олох юм байна. Одоо шиг юм бол зүгээр жишээ хэлье л та. Шиг юм бол одоо erythropoietin гэдэг одоо бөөрөнд одоо үйлдвэрлэж яадаг одоо цус төлөвлөгөөний асар чухал одоо erythropoietin гэдэг бөөрөнд. Гэтэл одоо Японы Кумамото хотын нэг эрдэмтэн тэрийг одоо ширээсний залгуулдаг ялгаж авдаг юм технологи үйлдвэрлэж. Тэгээд тэр хүнд одоо асар их мөнгө өгвөл одоо Kirin гэдэг одоо Японы алдартай PIP-ийг гэтэл тэр Kirin гэдэг компани тэр эрдэмтний гаргасан жижиг компаниг хөрөнгө оруулалт хийж аваад тэгээд тэрэнд ямар ч хамаагүй. Гэтэл одоо тэр erythropoietin гэдэг нь тэр Kirin компани өмч. Тэгэхээр тэр асар их мөнгө болж байгаа. Гэх мэт ингээд одоо шиг нь заавалч компаниас чинь надад мөнгө өгөх гэдэг талдаа биш. Одоо тэр компани сонирхлыг олох тийм ээ. Одоо тэгэхээр энэ бол бидний энэ мөнгө заавалчгүй одоо тийм одоо тийм холбоотой компани ийм юмыг бас одоо манай тэгэхээр эргээд л одоо энэ маань аж ахуйн ажил, удирдлагын ажил болоод явж байгаа. Тэгэхээр манай төр засгийн одоо энэ бодлого хэрэгжүүлдэг хүн
хүмүүсгүйгээр ийм ярих нь бол бас дутагдaltaй байна. Тийм учраас бол энэ бүхнийг одоо бас тэр бодлого гаргадаг тийм төвшөнд нь яриулж ойлгуулж явах нь бол одоо чухал гэж бодож байна. Лаборатори эрхлэгч гэсэн одоо албатай байгаа. Тэгээд бас л одоо улсаас түүний одоо инструмент хэмжээлгээр төслийнхаа хэмжээнд тэр 10 саяхаа хэмжээнд тэр хэмжээлгийнхаа зарлыг аваад чадан ядан өргөх гээл бас нэг гадаад дотоод явж ганц нэг юм уу завчирж ирэл одоо юм их гээл үзэж байгаа тийм л нэг судлаач хэмжээний ажилтан байна. Тэгээд энэ стартап компани болон инновац гэдэг бид нарыг өнөөдөр ерөөсөө мэдлэгийн одоо мэдлэг сурвалжын эдийн засаг байгуулнаа. Одоо та нарын шинэхэн хүрээлэнгүүдээс стартап компани, ихтэй сургуулиас стартап компаниуд гарах ёстой гэсэн ийм одоо асуудлууд яг яригдж байгаа Монгол. Тэгээд бас энэ инновацийг одоо ерөнхийдөө одоо та нарын мэдлэг шингэсэн ийм одоо судалгаа хийж байгаа. Тэр газар нь ажиллаж амьдраад тий оюутнуудтай нь холбогдоод байж байгаа учраас яг энэ багаар ажиллах чадвар гэдгийг тий Америкийн оюутнуудад олон улсын оюутнуудад ер нь яг тэр оюун ухаанд сэтгэл зүйд нь яг яаж суулгаж өгдөө одоо тэр нэртэй эрдэмтдтэй мэдээж багаар ажиллах чадвартай байсан учраас тэр судалгааны ажлын үр дүн бүтээмж илүү ингээд тий үр дүнтэй байж чадсан болов гэж бодож байна. Тэгэхээр энэ багаар ажиллах чадварын талаар манай Монголын оюутнуудад болон тий эрдэмтэн судлаачдад бас та нар санал бодлоо хуваалцаж хэлж өгнө үү гэж хүсэж байна. Багийн ажиллагаастай юм уу? Тэр чинь хоцрогдсон байхгүй. Тэрний чинь энэ тохоо зяар бүгд бичдэг учраас тийм учраас юу багаар ажиллах гэдэг чинь юу яриад байгаа юм бэ гэвэл өөрийнхөө сонирхлыг одоо тэг хамгийн түрүүнд тавиад авахгүй гэсэн асуудал байхгүй. Яг гэвэл олон групп хоорондоо жишээл нийлж ажиллах юм бол групп болгоны зорилго бол онтой байж л дээ. Тэгээд тэр бүгдийн одоо зорилгын хооронд зохицуулж биеиндээ ашигтай нийлэх гэсэн утга шүү дээ. Тэр үлбэр группүүдийн дунд тий одоо 20 лабораторийн ч 3 лабораторийн дунд ч эсвэл институтуудын хооронд ч юм. Өшөө бас зүгээр лаборатори дотор хүмүүс хамтарч ажиллана шүү дээ тийм ээ. Лаборатори дотор 100% хүмүүс хамтарч ажиллана. Тэгээд шалтгаалаад арай онтой тий. Японд болохоор маш их тэгж багаар ажилладаг. Яг гэвэл нөгөө профессор нь бүх юм ингээд зохицуулаад хүмүүстэй оюутнуудтай ингээд юу өгчдөг, прожектууд өгчдөг. Тэрнийг ингээд нэг хүн бүх юмыг ингээд хийдэг ч байлаа гэсэн заримдаа нэг нарийн юм хийж чадахгүй байж болно шүү дээ. Тийм болохоор зэрэг тэр тухайн хүний хийж чаддаг скил сайтай тэр прожектэнд нь оруулаад тэр хүнийг хамтруулж оруулаад нэг прожектыг хэрэглэхэд олон төрлийн шинжилгээ хийдэг учраас тэгээд чаддаг шинжилгээнүүдээ ингээд хийгээд тэгээд ингээд бүтээл гаргахдаа багийнхаа нэрийг оруулаад ингээд гаргадаг. За голлоод тэгээд ажилтдаг. Тэгээд яг өөр бүтээлтэй том хувь нэмэр оруулах тийм хүнийг багтаа оруулж тэгж ингэж хамтарч ажилладаг. Тэгээ багаар ажиллахдаа хамгийн гол нь бас хин хинийхээ нөгөө хүсэл сонирхлыг оруулсан байх хэрэгтэй. Тэгээд хин юу хийж чадах, ямар хувь нэмэр оруулах вэ? Тэрүүнийг ингээд оруулаад багтаа оруулж байгаа учраас нөгөө гаргаж байгаа бүтээл маань тэр хүмүүсийг бүгдээр ингээд оруулдаг. Хамгийн гол нь Америкч, Японч эрдэм шинжилгээний ажлын гол үнэлгээ нь гарсан бүтээл шүү дээ. Тэрэндээ л ингээд ко-автороор оруулаад хамтраад хийж байгаа бол тэгээд тэр багаар ажиллаж байгаа. Тэр ко-автор олон зөвшөөрсөн бол тэгээд бүх юмыг компанитай одоо стартап компанитай ажилласан. Тэрнээс ямар ажил хийсэн гэсэн чинь дантралин гэдэг анестезиологчид их хэрэглэдэг одоо маслыг сулруулдаг тийм юм байдаг л да. Тэгээд тэр юмыг бол асар өндөр дозоор өгчээж одоо тодорхой хэмжээний дозоор өгчээж
хүчтэнд бол үйлчлэн. Тэгэхээр тэрний нэгдсэн юм нь бол уусгах аюул хэцүү. Уусгах ерөөсөө нэлээд тэрэнд бол цаг зарцуулдаг. Тэгээд үнэтэй. Тэгтэл тэр компани яасан гэсэн чинь тэрийг лапосом тэгээд аюул амархан болгоцсон. Тэгэл тэр чинь хямдхан болоод хүртээлтэй болоод тэгэл тэр чинь инновац байхгүй. Тэгэхээр тэр инновацийн цааталтаа одоо тэр үгэндээ голомж чи ямар асуудлаа яаж шийдэх гэж байгааг тэр чинь хинт хүртээлтийн тэрний цаана нь юу байгаа ингээд энэ олон асуулт болгоныг тавиад гаргаж ирээд хариулах хэрэгтэй. Улигпан ингээд их мундаг багш байлаа шүү дээ. Одоо Казахстан ажиллаж байгаа тийм. Тэр Улигпан багш биднээс ингэж хэлж ирсэн. Та нар байн асуултаа гэж. Эрдэмтэн хүнд ширээний булан нэг хуудас нэг үзэг гурвал хэрэгтэй. Тэгээд байн асуулт тавьж ирээ. Ямар нэг юм ингээд хийгээд тавихтаа байн асуулт тавьж өөрөө чадахгүй болтлоо ярилцаж тэрнийхээ төлөө яв. Тэ? Тэгээд тэн дундаас чинь юм гарч ирнэ. Тэгээд тэн дундаас чинь нөгөө бодиттой боломж, бодихгүй боломж, мөрөөдөл чинь ялгарч салгарч гарч ирж шít. Тэгэхгүй бол тэгэл ингээл яваад их мэт чинь нэг өдөр мөрөөдөл маргааш мартаа нэг өдөр хийж сонирхов. Тийм шиг буюу одоо тэр удирдагчийг одоо тодорхой. Тийм учраас нэгдүгээр ангийн хүүхд байсан чинь лидершип. Их сургуулийн оюутан байсан чинь лидершип. Бүхэл юм дээр лидершип. Тэгэхээр тэр одоо шиг юм бол өөрөө төсөл авлаа гэж бодлоо. Би энэ төслийг одоо шиг юм бол би энэ шинэ уургийг гаргаад гээд төслийн чинь зорилго байна. Тэрийг хийж чадахгүй бол зорилгодоо хүрэхгүй бол мөнгө чинь бацгаад авчих шүү дээ. Тэрийг хийхийн тулд та хүнд салин өгөөд хамт олон бүрдүүлж байна. Тэгэхээр тэр хамт олон яаж ажиллах вэ гэдэг чинь одоо тэр хүний асуудал болж шүү дээ. Тийм учраас тэгж тэр хүмүүсийг хамт олон болгоод өөрийнхөө юмыг хэрэглэж шүү дээ. Одоо би одоо улсад амлчихсан. Би одоо энийг хийх мөнгө авчихсан. Мөнгөө хийхэд бол амлалтаа бивэрэхэд би яах хүн авах гэсэн. Тэр хүмүүсээ би яаж ажиллуулж байна гэдэг чинь надад шалтгаалж. Тийм учраас лидершип гэдэг юм маань өөрөө хамтаар ажиллах тэр чадварыг тэр тухайн одоо хамт олонд бүрдүүлж өгч байна. Хоёрдугаарт маш чухал юм нь миний ойлголтоор бол миний ойлголт шүү дээ өөрөө бодож байна. Одоо sharing буюу хуваалцах. Одоо чадвар. Одоо хуваалцах гэхээр бол чи өөрийнхөө санааг хуваалцаж байна. Өөрийнхөө чадварыг хуваалцаж байна. Өөрийнхөө цаг завыг хуваалцаж байна. Тийм учраас бол тэн дээр бол sharing яаж одоо энэ би тавьсан зорилгыг би биелүүлэх хүчээр юм бол яаж би энэ одоо энэ хийж байгаа юм аа хэвлүүлэх вэ? Юу хийх вэ? Яах вэ? Тэгэхээр хүн болгоныг л оролцуулах энэ чадвар тэн дээр шин хэрвээ тэрийг удирдагч тэрийг зохион байгуулж чадахгүй хамт олон бүрдэх